За сайн бацгаана уу. Тэгэхээр өнөөдрийн хүргэнэ. Эпизод 3 руу орчлоо. Нэг мэдгээд 3 руу орчлоо. Эхний эпизод сайхан л санагдчихэв. Тэгж үед. За өнөөдөр бит хоёр ер нь юу хийж байгаа, юу болж байгаа, амьдралаа сонь сах юу вэ? Тэрийг нэг хальт ярих гэж бодлоо. Тэгээд би болохоор ингээд сайхан аялсан. Одоо бас аялах гэж байгаа. Гэтэ энэ нэг хэдхэн хоног нэг 2 шөнийн л нэг аялал. Тэгээд би ингээд зургнуудаа харуулъя. Би бичлэгрээс олохтой хийгээгүй. Гоё юм бол яг байглал байсан. Байгалаар үүн бусдаар үүр нэг тийм аим гоё юм байгаагүй. Тэгээ аим үнэтэй ресторанууд тэгээд тэрийг үгүй ятсараад. Тэнгүүтээ одоо энэ хагасан бүтсэнд би одоо ингээд дахиад нэг газар руу явах гэж байгаа. Би ингээд бас зургнууд ингээд дараа 7 хоног бас гаргаж ирнэ. Тэрэнд бас ингээд нэг гол нь аялж байгаа газар болно л уу. Гээ жоо нэг жижиг аяллаа 2 хоног мөн гэснээр онгоцоор нисэж итгэв. Окей, тэгээд онгоцоор нисээ нэг цаг 30 минут л бол тийм аа. Тийм болохоор хайггүй. Тэгж. Тийм нэг тиймэрхүү юм байгаа. Чамаар юу вэ? Гогийн амьдралаа. Энэ дугаарыг цацчих үед нөгөө миний одоо хийж байгаа хамгийн анхны вебсайт ингэж одоо гарч ирсэн байх магадaltaй хаа. Яг л одоо эдит хийгээд орох ч юм бас тодорхой хэмжээний хугацаа орно шүү дээ. Яг тэр хугацаанд нь яг бэлэн болчих магадгүй бах. Болох юм бол би ингэ сугаалвал линкийг явуулаад та нарт харчуулна. Тэгээд миний анхны хийж байгаа вебсайт дээрээс нь зэрэг одоо дизайн болон зураг гэдрийн болгоод бүгд хийж байгаа. Тэгээд оны ихэнд олонгод нэг хүн намайг ингэж хэлсэн байхгүй юу? Вебсайт юм уу эсвэл аппликейшн энэ жил чи хийж магадгүй хаа гээд. Тэгээд би ингэснээ юу яриад байгаа. Яцагт өнөөдөр шил мэлээ зүзэх болохоор яг ингэ хийдэг хүн шиг л харагдаж байна. За. Тэгээ би бүр үгүй тэр чинь ингээд код модтой тий ингээд миний мэргэжлээс жоо холдчихлоо шүү дээ. Энд чинь нарийн тал руу орчихно гэсэн чинь оны дундуур бүр хийгээ явж идэг. Код сонирхолтой. Нэг хэцүү гэж бодож байгаа зүйлүүд таныг бас хийж үзээд сураа явж байгаадаас амар баярлж байгаа. Үгүйчтэй хэдэн юу байна. Тийм байна. Тэгээд одоо сүүлийн дугаар дээр үргэлжлэн нэг манай сургуульд нэг юм байсан гэсэн. Тэр нь юу вэ гэхээр Ясамар. За. Сүнс. За ингээм манай сургууль сүнстэй. Тэгээд мэдээж 10 жилийн бүх сургуулиуд ингээл сүнстэй гэсэн яриа ингээд байдаг зав. Тэг өмнө ямар ч барилга байсан, ягаад ч тэгдэм. Сүүл нөгөө аюу олон хүмүүс ингээд сурж ингэдэг болохоор нэг айл тэгээд тийм яриач гаргасан байж магадгүй. Гэтэ бол би авч байгаагүй ч гэсэн мэдээж 12 жил яг нэг бүсрэсний бодвол 11 жил сураад төгссөн газартаа мэдээж ярианууд зогссон байгаа. За манай сургуулийн хамгийн алдартай сүнс нь гэвэл 2 давхрын эмэгтэйчүүдийн нээлттэй төсвс. За. Тэгээд тэр нь юу ядчихсан юу? Манай 2 давхурт баг байж үзээгүй байхгүй юу? Нэг давхурт юм уу 3 давхурт ингээд. Тэгээд 2 давхрын нээл угаасаа баг орох боломжгүй болчихж байгаа шүү дээ. Тэр нөгөө сүнстэйгээ таарах нөхцөл нь багасчихж байгаа. Тэгээд нөгөө анги хүмүүсээс сонсохоор ингээд орой хитэн цагийн үед ч гэлээдээ ингээд нээл ороод тэгээд нээл ингээд тэл байгаа шүү дуурт. Яг тэрэн дээр ингээд цогсоо гараа угаагаад ч юм харахаар ингээд буланд нь нэг эмхтэй хөхтэй юм харагддаг гэд сүнс. Йоо, ийсээ давхар ирүү гарч ирсэн наа чинь. Ёо би битээ харагш. Тэгээд тэрийг болонгууд нэлээ хитэн хүүхдүүд бол хэлж исэн. Яг ямар учиртай яаж ч бүмэд гэтээ нэг юм байдаг. Гэтээ ихвчлэн тийм орой цагаар л юм шиг лээ. Нэг бол бүр үүрээр ч юм уу. Нөгөө зарим хүмүүс чинь эртний хичээл хийх гээд ирэхээр байдаг юм шиг. За бас нэг сонирхолтой би ингэ сүнс ярих чиж амар сонирхолтой. Үгүй чамд сонирхолтой байна.
За юу нь олонгууд би бага ангитаа сонсч байсан. Манай ангийн хүүхдийн нэг охины эгч нас нүү ахшгаа ингээд тухайд сурж агаад тэгээ манай анги бие сүүлд хоёр дахь биеийн тамирын заалтай болсон. Бидний томорсон чинь бага ингээд хаад ганцхан заалтай. Тэгээ тэр нь олонгууд охтын ховцох солих өрөө гэж байдаг. За. Тэгээд тэр өрөөнд дотор нэг жижигхэн гар өрөө байдаг байхгүй юу? Ямар ч гэрлэхгүй. Тэгээ зөөр нүү цэвэрлэгч юм хамаа тавьдаг. Тэгээ нөгөө биеийн тамирт ороогүй ингээл охтууд чинь ингээл тэр ховцох солих өрөөндөө ингээл байж идэг, сууж идэг. Тэгсэн чинь ингээд их чинь ингээд яг бас яг тгийл байжсэн гэж аан зөө. За. Тэгээ ингээд хуцаа гаргаж ирээл нөгөө зураг яг өмнөх дугаар дээр манай хуц хоригддаг гэсэн л та гэхдээ хүүхдүүд чинь нууцаар авчирна шүү дээ. Баригдахгүй гээд. Тэгээдсэн чинь ингээд зураг даруулаад байжсэн чинь арталт нь яг нөгөө дээр үеийн хуучны дүрмт хуцаагаа шүү дээ. Ингээд энд зураг нь. Яг тийм хувцтай ингээд хүүхд ингээд зураг арталт нь гарсан гэсэн. Ингээд зогсож исэн гэсэн үг. Арталт нь ингээд доошоо ингэсэн ингээд тухаараа ингэсэн ингээд буланд нь ингээд ингээд тэгээд тэнд нэг юм байд юм шиг байна гэд ядчаад би ч нөгөө биеийн тамирт орох амар дургуун болохоор ингээд нуугтж тийшээ ордог. Тэр бүр ингээд харахгүй өрхлөө ордог. Чи хараагүй юм нэр. Харин тийм хав харахад юу ч харагдахгүй лээ. Яаж яах нэг эвгүй хөхтэй нэг аним K-pop үзсэн нэг жоохон зоржиг тэгснээ ингээ харахгүй өрөөрөө очиж уцсэлдэг айгүй эвгүй. Яа. За тэгээд нэг тийм төв байдаг байсан. Гэтэ одоо тэр нь одоо юу чинь яагаад байгаа бүү мэд манай сургууль чинь бас удаж байгаа нэлээд удаж байгаа. Ер нь давхрууд тэр амир учрах шиг байна. Миний нэг улсын сургуульд ээж хахад бас нэг 3 дугаар давхар дээр нэг юм болдог гэд 9 цагаас хойш зөө. Оройн 9 цагаас хойш. Тэгээд ингээд нэг ээж хүүхдээ ингээ хайгаад өрлөөд байдаг гэд. Яг тгий сонсч ирсэн. Тэгээ манай ангийн найзууд л тэгж ярьжсэн байхгүй юу. Тэгээ би болохоор өөрөө бол мэдэхгүй зөө. Тэгээд манай ангийн хүүхдүүд тухайн үед айгүй жоохон тэр чинь тэгээд дунд ангитай л байсан. Тэгээд дээдлийн ангийн хүүхдүүдээс ингээд сонсцсон тэр яриаг нь. Тэгээд тэр яриаг сонсчоод хэдүүлээ ингээд 9 цагаас хойш ингээд аюу анги руу жоохон сургууль руу орж ирээд 3 давхарлын гарыг сонсъё үзье. Яг үнэм гэдгийг ингээд харж үзгээд. Тэгээд тэд нар харин ороод үзсэн гэсэн. Тэгээд угаасаа юм байхгүй л байсан юм шиг байна мэдхгүй. Уус 3 давхарлуу гарч чадаагүй ч илүү нэг юм ярьжсэн. Ягаад бол нөгөө шатыг нь ингээд үүччихдэг нэг хаалга байдаг. Тэгээд ингээд шатаар өгсөж тийшээ гарч чадахгүй. Тэгээд тэгж л санаж ийн. Би яг ингээд өлегтэй юм санахгүй байгаа хгүй тэрний юмнаас яаж хахад би бас нэг өөрөө сонирхоогүй. Нэг нас орсон ээж ингээд хүүхдээ ингээ хагаа орилосож би яах гэж тийм наачаад юмсан. Би тэр хүнийг тэр одоо ингээд сүнсэн нэрнгээсээ байсан бол би тэр чинь ингээд ерөөсөө нэг тийм тий орж ирээл гарч ирээл энтертеймент болгомооргүй байгаа хгүй хэрвээ нэрнгээс байгаад байгаа юм бол тий. Миний артаас бас ингээд явмаар байна. Ингээд юм humдаа өөртөө юм наалтуулмаар байна. Тэний тийм болж байсан. Тэнгүүтээ манай бас нөгөө спорт тийм нэг тал байдаг хгүй юу гадаа нь. Гадаа талбай тэгээд ин хөлбөмбөний өмнөний талбай. Нөгөө нэг гол яадаг оролдог тийм юу гэдэг чинь ингээд за би энэ зургийг гаргах чинь. Тэгээд тэр нь болохоор ингээд зүгээр төмөр байдаг байсан. Тэгээд дан төмөр ямар ч ингээд нэг утас юм уу нэг бөмбөө барьдаг тийм нийт байхгүй. Тэгээд тэнд нэг жоохон хөхөд ингээд гараараа ингэж зүгтэж ингээд тоглолт штэ. Тэгээд зүгтэж тоглож жоох үедээ нөгөө төмөр нь ингээд сайн ингээд гагнууртаагүй. Тэгээд тэрэн дээрээс нь унтсан заяа. Тэр нэг урт төмөр, хүнд төмөр дээрээс нь унаад тэгээд толгойг нь хаглаа. Тэгээд нас орж исэн гэдэг байхгүй юу.
Тэгээ би тэрийг өнөө өгөө би мэдгүй. Манай биеийн тамир багш л хэлж явах шиг болсон зөө. Тэмүүтээ энэс болгоомжлоор өдргээд тийж ярьдаг байсан. Тэгээд би тэр үуч 5 дахь анги байсан зөө. Надаар ингээ өвдөд юу ч яриад байгаа юм бүү. Тэгээд нэг тиймэрхүү жоохон түүхүүд бас байдаг байсан. За танаас суулгаар өөр юм. Нас сургуулийн бас нэг түүх тэр болонгууд багшаас сонсч ирсэн. Юу манай дээр монгол хэл нэг жил мэл орсон билүү? Нэг эрэгтэй багш байдаг гэсэн. Тэсэн чинь тэр багш ингээ хичээлээ ингээ та нар ингээ хурдан хийгээд дуусчих юм бол үлдэн цагт нэм хүм бүндэ гоё ирч болно гэхээр хүүхдүүд чинь амар итгэвтэй хичээлээ. Тэгээд тэгсэн чинь нэг удаас яг тэгэл бид нар юмаа хийгээд дууссан. Тэгэл бүндэ ингээ сүнсний тухай түүхээрээ гэл тэгж анги ингээ тэр чигээр чимээгүй багч яриад. Тэгсэн чинь ер нь тэр багш хүүхдүүдтэй айгуу тийм нээлттэй харьцдаг. Хүүхдүүдээ айгуу сайн найз нь болж чаддаг. Тэгээд ингээ хамаг юмнаа ингээл чилдэг тиймэрхүү төрлийн. Тэгсэн чинь ямар анги гэдгийг хэлээгүй би хэлмээргүй. Гэхдээ манай сургуулийн нэг ангийн цонхны тавцсан дээр нэг юм байдаг гэсэн зөв. Цонхны тавцсан. Тэгээд тэгсэн чинь одоо тухайн ангийн нэг охин олонгууд тийм юм хардаг л охин байсан мэлээ л дээ. Тэгсэн чинь багшаа ингээд манай ангийн цонхны тавцсан дээр юм байдیں۔ Тэгээд тавцсан ингээл өдөр солиол ингээл байгаа л гэдэг. За. Тэгээ би та нарт яг айл анги гэдгийг хэлмээргүй яагаад л та нар яачна гэдэг. Тэгээ одоо манай сургуульч амар олон гэдэг. За. Ямар ч гэсэн 2 давхар л байх гэж бас бодож байна зөв. Ятраа танаа 2 давхарч яг яацаад байгаа болоод ингэж бахан юм цуглуулсан юм. Биеийн тамирын чинь 1 давхарч юу? Тэгээ бас нэг тэг модон жорлонгууд айгүй хэдэг байсан шүү дээ. Манайхт модон жорлонтой байсан байхгүй юу? За, sorry. Ямар хартыг би. Тэг модон жорлонд гадаа нэдэг гэсэн байхгүй юу? Нойлоод гадаа. Тэгэнгүүтээ намайг дунд ангид орж ирж хахад яг жигнэсээ дотроо нойлтой болж исэн. Арайч үгүйч мэдтэй. Сургууль тий. Тийм сургууль. Тэгээ гадаа нойлтой тэгэнгүүтээ дотроо нойлгүй. Тэгээ одоо л нэг дотроо нойлтой болж эхэлчихсэн байхгүй тэр нөгөө дунд ангид хахад. Тэгээд бага ангид байхад яг тэр жолн нөгөө мод гадаа тэр нойлт нь хүүхэд унаа тэгээд бас нас орж исэн одоо тэгээд нэг юм юмтай гэл ярьдаг байсан. Тэгээд би бол үнэнгээ мэдэхгүй шүү дээ юм дээ. Тэгээд би зүгээр ингэснэ за холуурлаа. Тэгвэл яг энэнд нь унжсэн байхгүй гэдэг заагаадсан зөв. Тэгээд би бүр ингэснэ би наадмар ч орморг байна гэдэг би ер нь холуур би ер нь багтаа ер нь дандаа л холуур гэдэг гэсэн. Тэгээд нөгөө бид нар ч нөгөө жоохон бахта сүнстэй байшин, сүнстэй байрнууд ч юм уу тийшээ ингэж хичээл тараа явдаг гэсэн. Яг ингэ бөөндөө ингэ амар нийлж мэлээл. Тэгээд хамгийн гол нь би ингэ тиймэрхүү юмд нь явдаггүй. Амар сонирм агаад. Би яг уу тийм л дээ гэтэл. Тэгээд шалтгаан гэсэн чи би нөгөө ээжийнхаа өгөөд амар сайн ордог. Би ингэ ээжлэгөө залгаад би явж болох ээж юм. Тийм юу яриад байгаа гэхээр би заа гэл үгнээс нь гардгүй харьдаг лсэн л та. Тэг ингээм манай ангийн сургуулийн ойр хавийн байрнуудад бас ингээд сүнстэй байрнууд гэж түүх нэг тийм юмнууд байдаг гэсэн. Тэг манай ангийн нэг охины байрын ингээд орцын ингээ юмтай гээд ер нь тэр хавьтай амар алтартай. Тэгээд ингээд тэр охиноос бид нар асууж авахгүй таныхыг айгүйх тэгч ярьдгаа үний юм уу гэсэн чинь аха. Тэгээд ер нь бол ингээ ойроо үдших юм сонсогддог. Нэг жоохон охины сүнс идэг гэж байгаа байхгүй юу? За. Тэгээд тэр охин хэлж байгаа. Тэр яагаад сүнстэй болцсон бэ гэсэн чи тэр байрыг барьж байгаа үед нь барьж байгаа байрлагчт нь нэг жоохон охин хүчнтэй тэнд галцсан. Тэгээд тэр охины сүнс одоо хүртэл тэнд байж идэг. Ер нь ингээд хүн болгоо хэлж гинэ гэдэг чинь бүр ингээд амар биечсэн л юм шиг байгаа юм зөв. Тийм шүү дээ гомдолтой биш үү юу ирж байгаа тийм үстэй. Тэгээд ингээд тамд амар бишээд юм уу ингээд гэрлөө яаж ордын ингээд гэсэн чинь би одоо энд ингэж амьдарч байгаа юм чинь тэгэл тасан штэ гэд.
нэг тэгжээсээ. Өөр нэг бас манай ангийн охины байрын хитэн давхурт нилээ нийш 11 илүү 12 давхурт нь бас сүмстэй гэдэгс аахгүй юу. За. Тэгээ танахыг бас тэгээд байна. Үний юм уу гэсэн чинь ааха ингээд шүн тунд ингээд болно штэ. Тэгэхээр ингээд орцонд нь ингээд өсвийтэй готлны чимээ гараад идэх гэсэн. Нөгөө нэг улаан өсвийтэй готл гэдэг нөгөө нэг зохиол аваад идэх үлээ тэр шиг сонсогдож байна. Тийм тэгээд ингээд гэрээсээ гараад ингээд харахаар ингээд хинч байдаггүй ихт чимээнд гараад. Тэгээ нэр юм байдаг юм шиг байгаа. Гэтэ би бол харж байгаагүй. Гэтэ орой болохоор сонсогдоод байдаг. Чи нөгөө санаж нөгөө Чарли гэдэг дуудаад идэг гэсэн да нэг жоохон бахад нэг харандаа марандаагаар ингэж яагаад нэг хоёр харандаа ингэж тавиад идэг үлээ тий. Тийм тэгж нөгөө цаасан дээр Чарли гэж зураад yes or no ч үлээ. Тийм бүгдийг зураад тэгээд нэг Чарлиг нь дуудаад тэр чинь амар тренд болж ирсэн шүү дээ. Тэгээд тухайн үед тэг намаа 8 дахь ангид байсан баха. Тэр үед чинь ингээд тренд болоод ихснэ. Юу манай ангийн хүүхдүүд тэрийг тоглоё, орой тоглоё, орой яг энэ сургууль дээр тоглоё гэдэг. Яг сургууль дээр яг тоглох. Тэгэл нөгөө нэг hang out spot нь тэгэл англиэс юм бэл өөр хямдан тэгээд дими гэж ярьдаг байсан. Тэгээд би нөгөө тийм group friend group гэж байхгүй. Зүгээр би нэг охинтой л амар сайн найзалдаг байсан. Тэгээд тухай үедээ тэгээд тим юмд нь явж үзээгүй. Тэр үед нь ямар байсан бөөм байсан. Чи хийж үзчихсэн үү? Тэр чинь бас ингээд яг хідүүлэнгүүд амар тренд болж ирсэн шүү дээ. Тэгэл анги болохонд тэрийг тоглолдог ингээд. Харин тийм чинь хажуудлын анги жоод нэг ухаалтч унжсэн шүү дээ. Тэгээд ингээд шуугалтад яваал тэгээд бид нар бас ингээд ангитан эргүүлц тоглож ирсэн байхгүй юу? Тэгээд хажуудлалт яг ингээд шуугалтахаар нь юу болчих вэ гэж гарсан чинь нэг ухаалтсан. Тэгээд бас сувлэгчийн өрөө илүү ийч чинь нөгөө хэд нь өрөө л явж ирсэн зав. Сая тоглоом тоглож аваад ингэчлээ гэдэг. Тэр нөгөө дубль дуурдаг сүмстэй байр гэсэн шүү дээ. Тэгээд тэр байр руу орж үзчихсэн аахгүй юу? Тэр охины гэрт за. Гоод очихгод шийдтэй хичээлээ тараад ингээд зөө нэг хөөрхөн нийлдэг гэсэн болохоор яг сургуулийн хажууд юм чинь. Тэгэл очиол тэгээ буцаа ингээд гараад бас анги надаас гадна нэг охин тэгээ тэр охинтой гуруулаа ингээд гэртэн байгаа. Тэгэл ганц 2 цаг болвол за гээд таталтай ч илүү харьлаач гэлөө тэгээ бит хоёр ингээд зэн чинь ингээд орцонд нь хинч ахгүй. Тэг лифтнийх нь урталт нь хүүхдийн тоглоомын машин ингээд байсан. Тэгээ лифт нь автоматар өөрөө онгойчсан цаг. За тэгээд ингээд бит хоёр ингээд харснаа яаж лифт рүү орох вэ? Тэгээ одоо гүрээгээд орё доо гэд тэр охины бас нөгөө давхар бас нэлийн өндөрөөс 11 12 л гэсэн баг. Санагд. Тэгэл буугаал хэрчээсэн. Тэгэл энэ яг тохойд одоо нэг тиймэрхүү үйл явдал болж исэн. Ер нь чи ингээд хамгийн анх тийм сүнс чөтгөрийн түүх идэрч юм уу? Яг тэр газар юм хумтай гэдэг нь чи яг хаана сонсч ирсэн? За ер нь анхны юу болцоо юу? Угаасаа манай сургуулийн хүүхдүүд л аягүй хэрдэг гэсэн. Яг би яг гэр бүлийнхаа дунд байж хахад ерөөсөө нэг тийг сонсдгоос ахгүй юу? Манайхын ер нь тийм юм хүмэнд харж мартгүй юм. Би бас өөр харж үзэж байгаагүй. Fun fact. Би харахыг ч хүсэхгүй нэр шүү. Би надаас солор. Тий. Тэгээд яагаад нөгөө сургуулаасаа ингэ сонссон бэ гэсэн чинь манай сургуулаас нэг холгүй заяа километр 2 км-ийн зайтай байна уу? Оршил ганцраад байхгүй. Тийм нөгөө тэрнээс болоод ер нь айгүй их нөгөө сүнсний яриа, тийм юм яриа айгүй их явдаг байсан. Тэгээ нөгөө бол шаарна тэгээд нөгөө тийм өргөл барьцаар нь тэгэхэр чинь нөгөө хүүхдүүдийн толгой юунд л явна тий фан юмнууд руу л явна. Нэг өөр хийх юм байхгүй. Тэгж явжсэн. Чи хамгийн анхны exposure хамгийн анх ханаас ахнээс яагаад яаж идэх юм мэдэхгүй байна. за Ингээд зүгээр л мэддэг гэсэн баг заяа. за Тэгээд зүгээр ингээд
За хүн хэлжсэн дурсамж гэсэн чинь цэцэрлэгт байхад манай их чи ингээд орой ингээд явж байгаад дүү сухныхаа илүү зүүн өрөн дээрээ давуулж харах юм бол юм харагддаг гэд. Тийм. Нэг тэнгүүтээ ингээд орой ингээд цэцэрлэгээ тараал ингээд ээж аваа аваад явгоот би ингээд доогоор нь хараад байгаа хөөх. Юм бэ нэ. Байхгүй л гэсэн л та. Гэтэ яг тиймэрхүү юм бол бүр ингээд жоохноос эхлээд сонсч ийсэн. Бага ангид ч юм уу бас айгүй хэрдэг. Хүүхдийн туслан дээр бас хүүхдэд айгүй хэрдэг шүү дээ. Тэгээ манай тусланы юмтай, тим юмтай гээд туслангийн хүүхүүд айгүй байдаг гэсэн яг сайн сандгүй зөө. Тэгээд шалхан хүүхдийн туслангууд нэрээ юмтай байх магадлал амар өндөртэй байдаг гээд. Шалтгаан гэвэл тухайн ингээ газар ч юм амар тогширцсан айгүй сүмстэй ч юм уу хүүхчээсэн газар ингээд нэг бол хийд барьдаг, нэг бол хүүхдийн туслан барьдаг гэж байгаа. Тийм. Тань гэсэн чинь хүүхдийн энерги чинь ингээд айгүй гоё болохоор ингээд одоо тавьшруулж өгдөг. Тэгээд ингээд юм хүн харагддаг гээд. За ямар ч сан харсан юм бол байхгүй. Нэг танаа тэр хавцаа. Батны нэг харин надаа нэг батны гэж манай найзууд л хэлж байгаа шүү. Би ерөөсөө өөрөө харж байгаагүй. Тэгээд тэрний асан би гэсэн чинь нөгөө дарахны хажууд тахныг цуслан байдаг. Би ямарсан нэрийг ингээд олол хэлээ. Тэгээд тэр цуслан дээр нөгөө манай нөгөө одоо ингээд дарахны найзууд гэх юм уу. Тэд нар айгүйх ярьдаг байсан байхгүй юу? Тэнд яг батны сүнстэй чи бүр ингээд хүсээг байсан ч гэсэн хардгаа гэдэг. Тэгээ манай нэг амар сайн close найз бас ярьж байсан. Би бүр 2 удаа харж ирсэн гэд. Тэгээд ингээд цонхны цаанаас айгүйх ингэж харагддаг. Тэгж ингэж ирсэн ингээд цонхны цаана ингээ харагдаад харч ямар олиулээ гэж тий. Тэгээд яг унтчихсан ч өөдсөн. Харин тий. Тэг ер нь жоохон орой моройд уу? Нэг яг ингээ гээ тасарч ах үер. Одоо нөгөө нэг нар бууж ах үер гэх юм уу? Тэр үеэр зүлтөө яг ингээл унтахгаа орон дээр хөвцсөн зөө. Гэрэл унтарсан тэгэл нүднийхаа ингээл нөгөө анивчаал хардж ирсэн чинь нүрэнд ингээ тулцсан инээц. Ингээ байж үл яг уу. Би ингээ юм харж байгаагүй мөртлөө миний зүйтэнд айгүйх юм үзэгддэг байхгүй юу? Тэгээд би зүйтэндээ ер нь бол жоохон зодтолтойд идэв. Тийм болохоор би бодит зэтэл дээр ерөөсөө тийм хиймээргүй. Би хармааргүй. Тийм тэгээд чиний мэдих цуслангийн нэг тийм түүх байна уу? Ямар ч яг энэс амар алтартай түүх. Гэхдээ би тэр туслаллуу явж үзээгүй. Чи нэг сонсч ийсэн үү? Нэг тэ туслан тэр хатлуу очичвол галз урчдаг гээ. Тийм. Тэр чи юу лээ? Нарлаг илүү. Харин за би хэрэг олох юм бол гаргая. Нэрийг санахгүй нэгтээ бүр ингээд амар олон хүүхдүүд тэгээд тэр хатных нь хажуудыг модж байдаг юу гэлээ. Тэгээд тент нэг эмэгтэй хүн байдаг гэж гэлүүдээ. Би бас санахгүй. Тэгээд галз уртдаг гэж ярьдагсан. Тэгээд ер нь дундуур нас айгүй хүүхдүүд буцдаг. Гэтэ тэр тусланд байнгын хүүхдүүд очдог. Амрагч ихтэй. Тэгсэн хүртэл явахгүй байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн энерги амар хийж. Сайн төгсөлтэй юм. Тэгээ сургуулийн түүх тийм бага ангийн дурсамжууд л айгүй хэд юм дөө. Тэгээд би яг одоо нөгөө ghost hunting гэдэг нь шүү дээ нөгөө нэг өөрөө очиж ингэж явдаг. Би тэрнээс нэг ганц 2 түүхэл ярив. Би нэг тийм гэж явж байгаагүй тийм. Тэгээ манай хүн бол айгүйх явж исэн байх гэж найдаж. Тэгээд энд байхдаа би highway нэг тийм угаасаа нэг зам байгаа штэ машин зам. За машин зам тэр нь болохоор яг алтартай ч юм юу ч юм би сайн мэдэхгүй байна заяа. Яг л эндхийн хүмүүс ер нь бол тийм юм ghost hunting мөн тийм юм сонирхоод байдгүй юм шиг санагдтiin. Гэтэ зарим хүмүүс айгүй ярьдаг тийм community байгаа штэ нэг TikTok дээр ч юм уу Instagram дээр ч юм уу. Тэгээд би нэг reel үзэж байгаад тэгээд нэг найзтайгаа явахаар болоо. Тэгээд оройн заяа. Нэг хисмслээсэн бахада. Тэгээд бит хоёр тэгээд тэр нэг highway тэр нэг юмар нь явбаа заяа. Тэр нэг замаар нь явуу. Тэгсэн чинь ямар ч гэрэл авахгүй за. Бүр ямар ч замын гэрэл авахгүй. Хав харахгүй, тас харахгүй бүр ингэж харахгүй гэдгийг харахгүй заяа. Тэгээ би бүр ингэ гайхсан. Энд яагаад юу нэг гэрлэхгүй байгаа юм бол та гэд.
жоохон бодож ирсэн. Тэнгүүдийг ойн дундуур зэв. Уул нь бол хот цотруулаад гэсэн гэдэг жоохон захруу. Тэгээ ойн дундуур ингэж яваад тэгээд за тэр сүнснэг яадаг вэ гэсэн чинь нэг эмэгтэй хүний сүнслээд юм шиг байна заяа. Тэгээ тэр нь болохоор ер нь бол чиний артлын судал дээр гарч ирдэг. Тэгж чи ингэ толиороо ингэж харж болно. Заримдаа ингэж толилт нь харагддаг гэж байгаа юм заяа. Эсвэл хажуулалт нь суудаг ч гэдэм үү тий. Ямар ч гэсэн чиний машин дотор суугаад чамааг ингэж хосолд оруулахыг хичээнэ. Нөгөө нэг өрөөл мөрлөлийн ингэж татдаг ч юм уу тий. Ер нь хосолд оруулахыг хичээнэ гэдэг. Бид нар ингэж юу бодож ингэж битээ гэж авсан юм уу гэдэгт ямарсан явсан. Тэгээд яваад нөгөө манай тэр найз болж байгаа яагаадсан заяа. Нэрнгээсээ таварах байгаад байгаа юм чи нэр юу болт юм болоо гэд. Тэгээ хамгийн эвгүй зав идчих чад нэг жоо тэрхэл сар байсан заяа. Тэгэхэд нөгөө гэрдүүч гэсэн би ингэ дээш харангууд ингэ амар сарны гэрэл амар тусч байгаа байхгүй. Тэгээ би ингэ за яад юм болоо гэж өөрөө жоохон сонирхоод байгаа. Гэтэ миний бодлоор болохоор угаасаа болохгүй хаа л гэж бодож байгаа юм заяа. Би ерөөсөө тийм үзэж байгааг болох. Би тэгээд үзмээргүй байна гэж бодож явж байгаа л. За тэгээд тэгэл яг нэг 10 минут явж байгаа. Тэгээд цааталтан гарч ирвэ юу ч болов. Гэтэ жоохон фан ер нь бол хэрвээ би зургийг нь олвол харуулна. Гэтэ би үнэхээр нэрийг нь мартцсан болохоор яаж болох юм мэдэхгүй. За чамд яана. Тэр нэг сүнстэй газар ингэж очдог. Тэр чинь болонгод яг жоохон бахад ээж ингэж сүлэхгүйсэн гэсэн шүү дээ. Тэгээд эзэн за хэдэн жил боллоо би ингэж том болж байна. Нэг зөвшөөрлөхгүй явах хэрэгтэй болцсон. Тэ. Нэг ангин тамраад. Тэгээд тэгсэн мөртлөө би яваагүй зөө. Явах болохоор фейлтэд идэг. Ямар нэг асуудал гарч ирдэг. Цаанаас нь битээ гэдэг. Битээ тэгээд. Тэгэл одоо жишээл ингээл өөр ингээ ч юм уу ангийнхаа ч юм уу найзуудтайгаа ч юм уу явъя гээл бүр тохирч байгаа л тэвмэгтэй. Нөгөөд нь байх болчихсон заяа. Тэгээ хүлээж аа за болиё гээл би байхаа болонгууд л тэр хэд ингээ чидэд гисэн заяа. Oh my god. За тэгээд нэг охиноос сонсч байсан аахгүй яг явж исэн хүүхдүүдийн дундаас нэг хүүхдэд нь юм наалцсан гээд тэгээд нэг зураг харуулж байгаа байхгүй юу? Бахан зурнууд гарцсан. Тэсэн чинь нэг зурган дээр нэг хүний царай шиг юм гарцсан. Тэгээд тэрнээс хойш ер нь тэр охин ингээд нэг мөрөө ингэж өргөж чадхаа болсон. Ингээд дандаа ингээд доошоо болоод ингээд гар нь ингээд өвдөө. Тэгээ яагаад өвдөд байгаагаа мэдгүй. Тэсэн чинь нөгөө хүүхд нь хэлж байгаа. Яг мөрөн дээр нэг юм сувцсан. Тэгээ одоо яаж өөрт нь ойлгуулахаа мэдэхгүй байна. Тэ учир нь олдон доо гэж. Бүр ингээ яг миний очихыг хүсчихсэн нэг газар байдээ. Яг тийшээл бүр ингээл очие гэхээр л ингээл бүцдэггүй зөө. Яаж ч юм ингээд тэгээ тэнд очиод тийм үйл явдал тэднэрт болцсон. Тэгээ нэг удаа ингээ амар хинээцтэй зөө. Тэг үүдэн дээр нэрээд буцчихсан. Дотор нь орохгүйгээр би шалтгаан гэсэн чинь нэг өвөө гараад ирсэн. Ханаас ч юм гинэд. Тэгээд нар ийшээ орж болохгүй. Ингээд эний дээвэр дээр ингээд дүүхтүүд гарч ирээд бах юм хомшидээ тэг хүмүүс цагтаа дуудсан. Цагтаа нар ирэн та нарыг гээд андуурчин. Тэгээд та нар ингээд энд байж болохгүй яваа гэд. Тэгээ бид нэр ингээд юу явахгүй үүдэнд нь суужсан аахгүй юу? Нилээ удаан суужсан. Ямар гүрхэл цагтаа дан чирээгүй өвөн жалуу болцсон. Тэгэл буцчихсан. Окей. Тэгээд гэдэг үе ямар хэлдэг. Өөр андуураад. Сарын хүмүүсээ битээр тийм би мэрэгчлийн хүмүүс бол биш. Битээр микийг хар л та. Зүгээр нэг юм таа л юм. За тэгээд ерөнхийдөө ингээд тиймэрхүү газруудаар явъя гэхээр дандаа ингээд фейлтэд ч юм уу юунч болж бүцдэггүй болохоор нөгөө одоогийн байдлаар шадарсан. Яа тэргүй юм шиг нөө угаасаа цаанаас тийм балидөө гэж бодсон.
Харин тий. Цаанаасаа л бэлтгэл хийж байгаа хаа чамд. Миний бас нэг сонсч байсан нэг аялын төв байдаг байхгүй юу? Гэсэн чи тэр нь олонгууд нэг ангийнхан гадагшаа ингээ бөөндөө ингээ аялалт явсан гинэ. Тэгээд тэндээ ингээ эхний өдрөө очисон чинь нөгөө буух хөстэй байсан буудал ингээ канселэгдсэн. Тэгээд яах вэ гэсэн чинь нэг ойрхон нэг тийм хятад буудал байсан гээд. Тэгээд за үнэнч боломжийн дэжгүй тэгээ нэг хоноод угаасаа өөр жишээ явах юм чи. За бөөндөө тэнд хомчээ гээд. Тэгээ ингээ давхар болгондоо ингээ өрөө болгонд нойлгүй давхар дундаа нэг нойлтой тийм буудал бас нэлийн хүчний хайсан болохоор гэсэн чинь нөгөө охин одоо яг юм харсан охин болонгуудыг өрөөндөө нэг найзтайгаа хамт орой ингээл унтчаа гэж өөрөө ингээл нойрны хүрэхгүй уцаа оролтол тэг нөгөө найз нь унтцсан. Тэг ингээ би цасмаар санагтаад дээрэс нь айгаад тэгээд нөгөө найзаагаа ингээ сэрээ хойло хамт хандаа нойл орчоо гэсэн чинь гүй гэл нойроо харамлал. Байсан гинэ. Тэгэхээр заа гэл ганцаараа босвол нойл ороод хав харах үзэг корторно. Тэгээ нойлтой ингээ суугаа байжсэн чинь ингээ дуурайд исэн гээд хицтаар. Тэгээ ингээ ойроо байрсан чи хин ч яахгүй зөө. Тэг ингээ бицчиад гарсан чи ингээ хийж байхгүйсэн гэсэн зөө. Тэгээ ингээ энэ бодлын ажилчт юм болов юу юм болоо гэдэгтээ хин ч яахгүй байгаа штэ. Тэгэл айгаал за гэлс өрөөндөө орё гэж унтцсан гэж байгаа. Тэгээ маргааш нь нөгөө ресепшнист нь асуугаад нөгөө хятадаар хэлээд нэг үг л хэлээдсэн гэсэн зөө. Тэгээ тэрийг ингээ тогтооцсон. Тэгээд орой ингэж нойл гарсан юм уу ингээ танай ажилчдаас ингээ нэг юм сонссон ингээ. Тэгээ юу ч хийсэн ингээ нөгөө тэр үгийг ингээ татаа хэлсэн чинь жуулах нь дээшаар гэдсэн гээд. Тэгээ дахин ингээ татаа дээшаар гээд. Яа. Тэгээд дээшаар гэдэг хятадаар яаж сонсогддгийг энд Яа ямар юм бэ? Ер нь тиймэрхүү тохиолдлууд эвөөх байд юм шиг байгаа. Бас хит хитэн тийм нээлттэй холбоотой сүнсний түүх сонсч ийсэн чинь ингээд дээшаар. Тэгээ яг хэл мэдэхгүй жоохон азан таарсан. Би наад чинь ингээд яасан чинь сонсон чинь нөгөө солонгосны кино ярьжсэн да би нэг хүчирхийллийн тухай. Тэрийг санаад очлаа ямар тэр амир буцартай тэр бүр яг ингээд жинээсээ болж явж исэн түүх. Тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй нөгөө нэг тим сургууль дээр багшилж исэн багш нар нь тэр хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан. Тэр нөгөөдөл нэг яг илэрхийлж чадахгүй өөрсдөө ерөөсөө. Тэг ингээд нөгөө дүүлээж гэх юм уу тий ингээд хэлж ярьж чаддгүй ч гэдэм үү ингээд ер нь бол тийм хүүхдүүд нь тэгээд одоо нэг сцен байдیں۔ Би бүр ингээд харснаасаа хойш би юусоо мартаж чаддгүй. Миний карт харсан зүзээ. Би тэрнээсээ хойш би тэгээд яри тэр нь болохоор ингээд нөгөө ярьж чаддгүй л хүүхдээс юм шиг байна. Би яг сайн санахгүй нэг ярьж чаддгүй сонсож чаддгүй. Тэр охин ингээ эргэтэй багшаас сухтагаад 0 руугаа ороод тэгээ яг ингээ чичрээд ингээ суужсэн чинь ингээд алхаж ирж байгаа ингээ сонсч чадахгүй штеп нөгөөдөг чинь. Тэгээ дээшээ харсан чинь нөгөө нэг багш нь яг 0-ийн тэр нөгөө юу суул дур дотор суусан штеп. Тэгсэн чинь 0-ийн тэр дээрээс нь ингээ харсан. Хүлээцэн харахын хүлээгээд угаас нь сонсч чадахгүй гэдэг юм ингээд дарахын хүлээцэн. Тэр бүр юу аим шиг түүхүүдээс аим шиг зөө яг угаасаа болсон явдал болохоор тэгээ би тэрнээс хойшоо ингээд 0 орох болгонд амар жинхэнээс амар хайгаад байдаг болохоор тэрнээс болоод би бүр амар жоохон 0 орох болгонд нөгөө паблик 0 орох болгонд жоохон амар айдаг болчихсон. Тэгээ ядж байгаа би тэр үед чинь нэг алхаа ингэж байсныг хэлэх үү мэдгүй тэр нэг яг киноных нь болж байгаа нэг газар нэг ингэж би бас сурагч тэр охин сурагч тэгээд амар жоохон хайлгаад юм. Тэр киноноос болоод нөгөө нэг тэр шүүх хэрэг нь дахиж болсон. Нөгөө солонгосчууд нь бүгдээрээ уурлаад
Тэгээ шүүх хэрэг нь болоод тэгээд нөгөө нэг заавал нөгөө юуны хэрэгэ хүлээх ёстой багш нарууд нь тэгээ хэрэгээ арай ч өгч хүлээсэн байт юм аа. Тэрнээс өмнө заяа ерөөсө хэргийн нөгөө нэг ерөөсө авч чадахгүй. Ягаад гэвэл энэ хүүхдүүд чинь юм ч нотлох баримт байхгүй байх. Ерөөсө ярьж чадахгүй, ингэж чадахгүй, нэг үүрэг илэрхийлж чадахгүй нэгэд тэгээ ингээд хайцсан байдаг. За тэгээд тэр кино гарснаас нь хойш тэгээд шудрагаас тийм бацсан байдаг. За Яа тэрийг санаж байна бас яг жоохонд бас үзчихсэн. Яад ч юм зургатаар гарч таарад тэг үзье гэж бодоагүй ингээл өрөөнд дотроо ингээ холхлол явж исэн чи сүултээ бүр ингээ өсгөө зангидсан энэ яг юу болоод байна. жоохон угаасаа нэрнгээс аим шиг киноноос хамгийн арай илүү аим шигтэй бүр. За нэг Бас нэг аяллийн түүх байгаа байхгүй юу? Сонсч ийсэн. Тэр энэ түүх болонгууд сүнстэй холбоогүй зөө яг бодит түүх. Юу болсон бэ гэсэн чинь бас нэг ангийнхан жилөө юу лээ нэг 100 амралтаач судалт ахаа зөө явж исэн гээд тэгсэн чинь ингээд нэг өрөөнд чинь ингээд агуу олон охтууд ингээд бөөндөн унтж байгаа. Нэг охин нь ингээд тэр өдрийг юм хүнд урахгүй ер нь сэтгэл санаа нь агуу муу харагдсан гинэ. за Тэгээд гайгүй юу гэсэн чинь ингээл хаан гээл тэгэл юм дахгүй хаар ингээл таваагүй. Тэгээ өрөөнүүдэд нь болонгууд юм 2 давхар ингээ орнууд байсан гээд. Тэгээд одоо тэр охин ингээ ярьсан охин болонгууд ингээд 2 давхрын орон дээр ингээ унтчихсан. Тэгээд нэг юм ингээ дуурайд исэн гинэ ингээд нэг мод ч юм уу. за Нэг шарт нэг гингнат ч юм яаж юу гэдэг л нэг дуурдаг та чимээ. Тэнгүүтээ юу юм болоо гэд нөгөө нуруугаа харуулсан байснаа эргэж харсан чинь нүүрэн дээр нь нөгөө охины ингээд дүүр нэгэ тулаад ирсэн гээд Тэ яагаад надлуу ингээ хараад энд юу гэж байгаа юм болоо гэл нөгөө нойрон дундаа бодоогүй. Тэг өглөөс ирсэн чинь ингээд өөрийгөө боомлцсан ингээд савлаад тэр нь ингээд дуураадсэн гээд. сажигнж дуурайд уу. Хаха. Хүй яцах буцаад унтчихдаг нь ямар инээдтэй юм бэ тийм. Ингээд өдөөс ингээ хараад авч. За яасан бол доо тэмрээ алхаад байгаа юм бахтаа гэсэн шууд. Хүй чи миний өдөөс тэгж харах юм бол би хөөе унтчихад тахчихгүй. Хүй. Паник зүхнээр. Би чиний өдөөс яг тэгж юу л яах вэ? Ингээд хоёул ингээд зугаалгаар яваал ингээд яасан чаа. Чи таахгүй юм уу? Яасан зүгээр чи асуухгүй юм уу? Амар нойрмог байх юм бол би буруу. Хөөе хүн өдөөс чинь би ч хинч ер нь хүн өдөөс чинь ингээ хараад иж явах юм бол хүн чинь хүй юу вэ? Яг таа ингээ тийштэй тэгсэн чи юм. Нойрмог та. Миний өдөөс харах юм бол би нэрээ шууд ингээ сэргэн заяа бүр ингээ кофе уусан юм шиг. Инээдтэй нь ерөөсө кофе надад үйлчлэхгүй байдаг. Гэтэ би тэгсэн юм шиг нэрээ болно. Намайг унтчаад ингээ хитий дуудаа ингээ хүн хараа суужсэн тохиолдлууд байдаг байхгүй юу? Юу яа. Тэгээ хүн чинь тэгээд амьдрал ярихын тастай юм бэл. Юу яриад байгаа юм бэ? Юу гэсэн юм бэ? Нэг удаа би ингээ унтчихсан өрөөндөө ганцаараа. За. Тэгсэн чинь ингээ өглөө үүрээр заяа. Хэнийг миний толгоонд хүрээдсэн аахгүй юу? За. Би зүгээр нэг чичээг л ярьж өгч байгаа шүү. Тэгээд би ингээд юу болоод байна гэд ингээ харсан чинь ингээ манай найз манай гэрт ороод ирсэн. Ингээд миний ингээ толгоо гэлээ суужсэн зөө. Яа. Надтай уулзах гад ирсэн гээд. Яа. Тэгээд би ингээ харснаа үгүй би амар ядраад байна гэдэг унтцсан. Наадын чиний яг найз байсан уу? Чи зүудлийг үшэстэй юу л даа. Тэгэл дараа нь асуусан чинь юу лээ ойр хавьд явж байгаа чиглүү яасан ч хэлээд нэг юм хэлсэн шүү дээ.
Хөлтөө биш. Нөгөө гадуураас ингээд юу гэдэг штэ бид нар чинь нөгөө ажил сургууль идэртэр ч юм ядраад ин ширээгээд ирлээ унцдаг та. Тийм. Тэгч унтж байгаа хүмүүс зураг тараад байдаг. Юу яриад байгаа би насаа юу сургууль дээр байсан юм уу? Юу хаана байсан? Тэрийг бол хэлэхгүй. Яа. Тэр амар ойлгомжтой болчих гээд байна тэр хүмүүс. Ямар ч хит хитэн тийм тохиолдол байсан юм аа. Тэгээд нэг удаа унтчих та би сонсчихсан байхгүй юу? Ингээд ширээгээд ирлээ унтчихсан чинь ингээд би гот хурчхүү гээд тэгээд гисэн чинь нөгөөтгөн болохгүй ингээд чамайг зохио авчих хаа гэсэн чинь бас тийх ах тэгээд зохиож авахааргүй байсан бол хүрэх гээд байгаа юм уу? Яа. Би яаж Ямар муухай бид нэр өөй. Уус бэнэ гэдэг нь ойлгочих жоохгүй. нэг нэмэрхүү юмнууд болоо. За буцаа сонслог орё юм чинь гинэд хувийн асуудал юм л. За Монголд заяа. Энд бид нэг гадуур дотор явдсан шүү дээ. Одоо байрж байж магадгүй заяа гэл түрээсэлжсэн ч юм уу, нэг бол айзынд очсон ч юм уу, найзгаа түрээсэлж байгаа газар ч юм уу. Мэдгүй. Нэг бол ингээл ичж ороод хоол унд ч юм уу, ууж иддэг ч юм уу тий. Ийм сүнстэй газруудын талаар мэддгүүдээ ярих гэж бодсон. За эхлээд болонгод би нэг 2 жишээ хэлье. Энэ бол 2 жишээ ба 3 жишээ ч юм уу. Хүүхдийн зургийн тэр хавцаа. Тэгээ хүмүүс нөгөө контентн дээр ч юм уу юм дээр ингээд нэрийг хэлдэггүй шалтгаан гэсэн чинь нөгөө тэр газар нь хэрүүл ам хийгдэт юм шиг. Тийм тэгээд нэрийг хэлэхгүй мөртлөө гэхдээ байршлыг заагаад өгчихөө тэгээ ойлгомжтой болчих хэлгүй дээ. Тэгээ нэг нь олонгууд хүүхдийн зуу дээр нэг 3 давхар байрладаг. Тэгээ хүн болгоо мэддэг нэг газар. Тэгээд тэнд ажилтдаг байсан хүнээс нь сонссон аахгүй. Тэр газрын нойлт нь сүнстэйгээд нэг хойлоо байждаг. Тэгээ за давхар ирүү болсон. Тэгээд яг хаах болохоор ингээд нэг хойлоо л ингээд байждаг чимээ сонсогдоод идэг гинэ. Тэгээ захирлууд нь ч юм уу удирдлагууд нь ингээд бүх ажилчид нь мэддэг. Тэгээ яагаад энийг ингээд арга хэмжээ авдаггүй гэсэн чинь тиймэрхүү газар хэмтэй байх юм бол орлого сайн урдаг гээд. Тэгээ одоо тэр газар ингээд битүү зөө. Би нэг сүүлд нэг ганц 2 удаа орох гэсэн чинь ингээд суудлаа. Зэнтэй. За гэсэн чинь нөгөөний газар нь болонгоо тэр газрынх нь бараг замын эсрэг талд нь нэг газар байдаг. Тэгээд мэдхгүй баахан орцоо ядчаа битээ. Айгүйх орж исэн тийм гоо. Тэгээд тэр нь бас ингээ яг үүрээр 4-5 жил уу яг хаах үед бас харагддаг гинэ. Эмхтэй нөөлтөн зөө. Окей. Эмхтэй нөөл одоо чи санаж байгаа бол нэг одоо хаалган их өндөр биш шүү дээ. Нэг дээшээгээл нэг жоохон татаал ингэждэг. Тэгсэн чинь ингээд орой ингээд яг үүрээр ч юм уу тий орохоор ингээд нэг охин бүжиглж идэг гэж аахгүй. Бүжиглж байгаа гар нь харагддаг. Тэгээ тэр нь сүнс. Тэгээ тэндээс ажилладаг бүх хүмүүс мэддэг. Хамгийн гол нь тэрийг сонссон сойж тийш орохоо билсэн. Тэг би бол сүүл энийг 0 тетрат юм болдог байхгүй юу? Яг энэний цаанаас гэхдээ юу ийсэн ш тэрний хажуугаар нэг өнгөрсөн чинь ажиллаж байгаа юм ажиллахгүй байгааг мэддэхгүй лээ. Уг нь бол амар сайн орлого л болдог газар байсан да. Би мэдлээ тэр нэг бүжэлж байгаа юмнууд нь тэр нэг 0-аас гарч ирмээр санагдсан юм билүү. Яанда. За бас өөр нэг газар нь хүүхдийн зууд. Ер нь хүүхдийн зуугийн ингээд одоо найт эдэртэр ч юм уу тий лаб эдэртэр юмнууд байдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энийг болгонгод би нөгөө бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээр комментуудаас нь харсан. За тэрнээс гадна манай хууч ажиллаж исэн нэг залуу хэлжсэн. Ингээд хүмүүс ингээд бүжиглж байгаа эний тэр нэг угаасаа нэг сүртэй бүжиглэхгүй нэг зүгээр зогсож идэг байсан маа. Тэгээд ингээд чи юу нэг ингээд анцаараад ажиглаад байх юм бол ингээд
Хүмүүсийн дунд ингээ хүн биш юмнууд байж идэг гээд яг анзаарчихдаг. Ингээд царай нь ингээд цохгоор ингээд тэг зүгээр л ингээ байж идэг ингээд угаасаа ингээ амар илт мэдгэцдэг. Тэгээд чинч чи ингээ согтун хүмүүстэй бүжгэлт мөчлөөд ингээд бужигдсан байгаа юм чи хин ч анзаарахгүй штэ. Тэгээд бараг ингээд биечсэн бараг тэр мөрөн болцсон. Тэгээд бас тэр хавцаа байдаг. Ингээд нэг амар алдартай газрыг болгоод хүмүүс амар мэддэм билээ. Комментиг уншсан чинь бас. Үгүй хэлээчээ тэгээд би ормор. Чоко. Тийм. Зэр хоёлын их ороогүй маа. Би их тэгээ бусад найзтайгаа бас амар ордог гэсэн чоко. Тийм үү? Тийм ордог байсан юм аа. Яг ч чинь. Тэгээ Color Setter бас нэг тоглож моглолч. Ингээ ер нь бол янз бүрийн тоглолт болдсон шүү дээ. Жижиг мини. Big G ирдэг ч юм уу. Халууны үеэр бас нэг орж ирж байсан юм. Тэгээд тэр үед хат яваад тээ. Тийштэй ханж байсан шүү дээ. Тэгээ ер нь бол ингэ нэг юм болдог доо. Тэгээ угаасаа би нөгөөд та айгүй гардаг байхгүй юу? Чокороо. Яагаад ч юм бүү мэд. Тэгээ ингээ харж байхад нэг юм харагддаг. Харагдаагүй нэг юм нэр шүү. Би хармааргүй байна. Бити цаашаа болов. Би бас тийшээ нэг амар цөөхөл орж ирсэн бол. Минт дээр янз бүр юм байд юм бол минт тэр яг байхаар царайнд явах дуулна. Тий. Минт орчоо. Тийш тий. Ямар ч сайн байхаар царайнд явах нэр шүү. Би минтд амар дургу. Би минтийг үз яддаг. Минт амар хорох дуртай хүмүүс нь амар ингээ хейт ингээд комент хэлтэцтэй яач тий. Гэтэ би амар дургу гэж жахаад тэгээд айгу мен гүзээ таах нар ч өстой сайхан явж идэх штэ сэнцторч. Тэгээ хаасаа үл гүзээ таах нар явж байгаа л да. Don't get me wrong. Гэтэ зүгээр ер нь бол минт бол яг тэрхий бөөгнөрцөн юм аа. Тэг би хамт явж байхад чинь айгүйх артаас тахдаг гэсэн штэ. Тэр нь артаас тангууд хүй болчоочигэнгүүт болчоочи гэдэг үг сонсохгүй заяа. Би зайл гэж ижил нэрээ сонсдог байсан. Ядрагаат. Үнэн юм бэлээ. Хоёулын дээр бас тиймэрхүү тохиолдож исэн шүү дээ. Чи бүр сүултээ зэсгээ болоод дуудсаа нааширтаа гэсэн зайлчдаг. Зөндөө би одоо зөндөө л хэлжсэн. Ялангуяа хоёулаа хамт байж байхад бол амар хэлжсэн би. Яг үндэ бүгдийг санахгүй байгаа гэсэн би ингээд өдөрт нэг бол хэлжсэн санаж нэг. Тэр өдөртөө. За саяхан нэг би ажлынхаа залуугаас сонссон. Тэр олонгууд ингээ оюутан байхдаа ингээ зөөгч хийдэг гэсэн гээд бас нэм баартай караокетэй газар тэгээд нэрийг хэлсэн би нэрийг марцчих. Гэтэл локейшнийг асуусан чинь 3 дугаар сургуулийн тэнд байдаг. Чи мэдхүү? Нилээн алдартай юм шиг илээ манай ажлын эгч нар бас амарсан мэддэгсэн байхгүй юу? За. Тэгээд тэдний үеийнхэн бас аягүй хордог юм шиг. Би мэдгүй заа. Ямар ч үеийнхэн хордог. Тинчэн ингээд тэнд олонгууд ингээд ажиллаж байгаа хүмүүс нь олонгууд бас ингээд бүгд юм мэдэрсэн, харцсан. Тэгээд эхлээд өөрөө ингээд мэдгүй байгаа юм хүмүүс сонсоол хийжсэн чинь ажлынхаа нөгөө цэвэрлэгч нэг хүмүүс гарсны дараа ингээд яма цэвэрлэн штэ. Тэгээд юу ингээд караокены өргүүлэн өхөн орчдөг гэсэн гинэ. Тэгээд та эдийн нэг л юм бах. Хөө юу лээ гараарэ их чинь одоо ороод цэвэрлээ. Тэгээд нэг худалгүй ордог гинэ тэр өрөөлөө. Тин чи хинч байдаггүй. Тэгээд хит удаа тийм тохиолдоод гээ энэ газар бол нэрээ юмтай мэн гэд. Тэгээ орой ингээд яг хаах гад юм хамаа цэвэрлж явах үед гээд гів гинэт ингээд дуун ингээд яваад эхэлчихдэг гээд. Наадалаа тэр өстой таалагдахгүй нэр шүү. Бас нэг зөвхөн жилүүд цэвэрлэгч гинэ гэсэн чи цэвэрлэгч чинь бас орой ингээд ямаа цэвэрлжсэн чинь ингээд нэг жоох хөөх тэнийгээгүй явцсан гэсэн. Тэгээ жирийг болгонгууд хит хүмүүс нь харж исэн ингээд. Тийм газар бас байт юм лээ. Би хэрвээ хэрэгтэй заяа. Үнэхээр тэнд ажиллах хэрэгтэй заяа. Өөр ажил болтохгүй заяа. Хэрвээ тийм байсан бол би бүр хэрүүлээд сууж байгаа заяа. Би тонголгоод би яагаад тэгээд Ятраатай би надуугаа болооч мөлөөж загинсан дээр ямар сүлрээ. Бүр нэг хэрүүлээд тэгээс би угаасаа нэг
юу яж хахад Монголд байж хахад нөө хотод байж хахад нөө ганцаараа амьдарч яхад чинь манай нэг дээдлийн давхрын нэг хоёр тийм бидгсэн тасдыг айгүйх ирдэг байсан юм шиг тохоо байдیں۔ Тэгээд манай яг би түрээсэлдэг байсан нэг өрөө байр. Тэгээд яг манай дээдлийн давхарт ингээд айгүйх юм болдог байсан юм аа. Дандаа хосууд орж ирдэг. Түрээсэлсэн бас байр. Тэгээд ингээд дандаа их ингээд нэг хос, хоёр хос ингээд ингэж ягаал, нэг хос ингэж ягаал тий. Залуу хосууд айгүйх амьдардаг байр байсан. Тэгээд нэг хос байдаг байсан юм аа. Тэр нь ингээд ер нь орж ирсэн хос болгоо амар хэрүүл хийдэг. Тэгээд нэг хос нь болохоор бүр арай л амар хийжсэн зөө. Тэр айгүй удсан хос ахгүй юу? Нэг жилчин гэсэн баха. Тэгээд би рүү аяга маяг шидэлдэг, уйлдаг, ихэр тацлаа уйлдаг зэ нөгөө охин нь. Тэгээ нөгөө залуу тухайлтаа гэж орилсон заа. Тэгээл нөгөө нэг хөршин хэд нь болохоор ингээд бүр ингээд цаалах ингээд бас гэж нүдэж байгаа байхгүй. Тааж дугаа болохгүй бол бид нэг цагтаа дуудсан шүү. Энэ одоо гэр бүлийн хэрүүлээ ингэж болооч юм болооч гэдэг. Тэгж бөөн хэрүүл бол ер нь бол 7 хоног заавал нэг удаа болдог гэж байгаа. Дараа нэг лам ном уншиж байна нэг өдөр. Бүтэн сайн ахсан найдлын нэг ном уншаасан. Тэгэл би ингэснэ яасан бол та хийхэл гэжсэн чи тэр айл нүүцэн зэв. Тэнгүүтээ дахиад нэг лам ирээд байгаа байхгүй юу? Би бүтэхгүй мэнэ зөөрнө. Харин тэгснэ ингээд дахиад нэг лам орж байгаа юм зэв. Тэгсэн чинь тэр нь болохоор нэг шинэ хосл байсан юм шиг байгаа зэв. Миний юугаар бол тэгээд нэг лам орж ирээд тэгсэн чинь 7 хоногийн дараа зэв. Дараагийн нөгөө амралтын өдөр бөө ороод ирж байгаа. Тэр лам чинь бүр 2 цаг жингээ ном уншсан зэв. Бүр тасралтгүй. Тэгээ би бүр ингэ сууч би ямар оншуултыг би гэж бодчиход дараа нь тэгсэн чи бөө ирсэн чи 40 минут хаа бараг пис пас гэдэг. Тэгээ би бүр ингэ гайхаж байгаа. Хин яац вэ? Яац гэсэн би уул нь бол хүмүүс яг өөрсдөө ингээд үзүүлэх чагаал өөрсдөө очдөг тоо. Хийд мэдтэй эсвэл бөөм өөрийнхөө гэр мэрлүүн ч юм уу. Дээж очдөг гэсэн чи мэдгүй. Ирсэн манай тэнтэл нэг бөө юм тачигнуулаад тэгээ би бүр ингээд сүүл рүүгээ 40 минутынгаа бөө юм болж байгаа юм чи би бүр нөгөө нэг ингээд так гэрлэн дуурж байгаа юмнууд тэр хингэрэг дээр ингэж нүдж байгаа юм дээр чинь би бараг бүжиглээд байгаа юм уу яагаад манай хоёр муурч гэсэн бүр сүүл рүүгээ тасцсан зэв тэгээд зохой би мууртай байдаг гэсэн тэр үед муурсан чи шүү. Тэгээд тэрний дараа тэгээд тэр хоёр бас чинь сарын дараа дахиад хэрүүлээ гэдэг хэлсэн зэв. Тэгэл бахан хэрүүлээ гэл тэгэл нүүгээд шинэ хос орж ирээ. Тэгээ ус алдаа шаасан зэв шинэ хосон дээр нь. Тэгээ дээшээ ингээ гарч ирээд би чи хэлж байгаа шүү дээ ус алдаад байна ус мусаа хаагаарай гэд. Тэгсэн чинь бас адилхан нэг өөр. Тэгтээ ороод би ингээд яасан. Айгу ороод ч үзэв. Ихтлээ тэр залуу нь болохоор би ингээ хаацсан чи ингээ хармаараа байл ингээ хараа манай би ингээ юм хаацсан байгаа гэдгсэн чинь тийм үү би ингээ ороод харчиж болох уу гэдэг. Тэгээд нүү залуу чинь маний дэл үин зэв. Тэгэл би орол ингэсэн чинь нэг ортой зэв нэг өөр байна. Ортой буланд яг гоошиг охин амар адилхан. Би бүр ингээд чочор тооцоо. Тэгээд яг ингээ болонд зэв ингээ суудсан буцаарлаа. Юу ч ярихгүй заяа. Сайн юм байна уу яахгүй. Тэгээд би ингэж зүгээр гараа өргөдөл хийж байгаа шүү дээ. Би ингэж үүдээс юм ярихгүй хаа би зүгээр ингэж ярмааргүй байгаа юм л үү гэж бодож гараа өргөд ингэж доошоо ингэж. Тэгээд нэг тэгсэн чинь натруу амар хараадсан зүй гэж чад. Тэг яг ингэж нэг танихгүй хүмүүсээр хард юм аа нэг. Тэгж яг натруу яг тэгж харашаас. Тэгээд би бүр ингэж ямар айд. Тэгээд би нөгөө хоолойг нь харчаа шалгачаа тэгээд би ингэ сөөх мөхөө дуудаад янз бүрэн бодлоод тэгээд гарч явж байхдаа нэг хайлт харсан юм аа бас би уулна ингэ бас хармаарг байгаа даахгүй яагаад гэвэл нэг танихгүй орж чи ингэ нэг юм ингэ нүд хаяад байвал муухай штий. Тийм болохоор би тэгээд ингэ нэг хармааргүйс болохоор би эргэж харж байхдаа л нэг хайлтал тараадсан. Тэгээд тийм гоошиг л харагдаад байсан. Тэр үлийн нэттэй шүү. Тэгээ бөөм бол том амар орж ирж ирсэн. Тэр өөрөө яатсны бүүстэ бөөм зохиос орох болгонд л ирүүлээд байсан.
Юу ч очсон дарч чадахгүй тий. Тийм бүр ингээд Нүүхээс өөр сонголтгүй. Тэгээд тэр чинь ингээд байн нүүж орол гарч яагаад тэгдэг гэсэн. Би жоохон сонирхолж байна л та яг юу болсныг нь. Гэхдээ би бол тийшээ орж бол харж үзмээр байна уу. Нэг хонсон чинь тэг үүдээс нэг юм харсан тий. Би аль тийм юм хармаар байна. Чаад яг нэг байрны түүх байгаад байгаа байхгүй юу? Бас тухайд нийлдэг байсан нэг охин тэр байрыг түрээсэлдэг гэсэн. Тэгээ түрээсэлж байгаа яг түрээслэлд 1-2 хонж исэн чинь тэр байранда юм харцсан байхгүй юу? Яа. Усанд ороод гараад ирсэн чинь шууд нүүр тулцсан гэсэн. Бэст тийм бодморгүй нэр ш. Тэгээ өдрийн цагаар Ямар зөрөгтэй өстэй юу. тэгээ ер нь бол ингээм амар биечсэн заяа бүр ингээ. Тэгээдсэн чинь би нөгөө байрныхан эзэнд нь ингээ хэлсэн Би чинь нэг юм асууя. мэддэг. Юу мэддэг вэ бас гэж. Би нэг юм асууя. Одоо тэр биечих гээд байгаа штий. Одоо биечих гээд аягүй олон ирсэн. Тэрийг ингээд тайлбарлаарай. Би нэг сурагч юм тий. Тэгээ ер нь бол ингээд сүнс ингээд тиймэрхүү юмнууд болонгууд ингээд дэвшилтэй байгаад байгаа байхгүй юу? Ер нь ингээд дэлхий дээр яг сүнс гэдэг ойлголт болонгууд байх ёсгүй юм шиг байгаа. Тэгээ бас бид нар ингээд харах ёсгүй юм шиг байгаа. Тэр үнэн бахан. Ер нь бол ингээд тиймэрхүү хүмүүс ярихтаа ингээд одоо зарим хүмүүсийн нөгөө мэлмийн нээлттэй хардаг мардаг хүмүүсээ тэгтээ төрөлхийн. Тэгээ тэрийг болонгууд айгүй тийм зовлон авсан чадвар гэдэг. Зовлонд дагуулдаг чадвар. Харин тийм баха. Би юу гэж. Шалтгаан нь гэвэл ингээд жоохноос өглөө хараад эхэлчихэж байгаа. Тэгээд нүг хардаг дид мэдээд нөгөө юмнууд нь дарчдаг. Харагдах гад ингээд тэгээд нэг одоо тэм хүмүүсүүдийг чи медиум гэж байгаа шүү дээ. Тэгээд би нэг бас манай үеийн нэг медиум охин байгаа хгүй одоо бас гадаад л байдаг ах юу гэж бүү мэдсэн юм. Бас нэлээдэн жилийн өмнө сонсч ирсэн чинь ингээд жоохондоо ингээд тиймэрхүү юмнуудыг хардаг байхдаа ингээд юу гэж бодоагүй, хэвэн бос гэж бодоагүй. Хүн болгон л тэгж байгаа гэсэн чи үгүй байсан юм билээ. Тэнгүүтээ ингээд гэрийнхэн ингээд ханы цанаас юмнууд ингээл бичдэг гэсэн. Oh my god. Тэгээд ер нь ингээд хардаг гэдгээ ингээд хардаг хүмүүс хоёр хуваагддаг. Нэг нь яг тийм медиумаараа ингээд ажилдаг, мэрэгжил болгоод. Нөгөө талын хүмүүс нь олонгоод нуудаг гэж байгаа. Амар хэмжээнд нуухгүй л нөгөө бах юм дагуулсан яваад ирчих бас асуудал. Тэгээ нөгөө би чинь гэдэг чинь нөгөө бас хүмүүс ингээл энэ тийм юм харсан дүрс харсан гэдэг чинь цаана дүрс, хар дүрс. Чин болонгууд левел 1-тэй нэг дээр байгаа гэсэн үг. Чинхэн. Тэгээд одоо өөртөө очих хэвээр ертөндөө очиж чадахгүй юу нь бол дундын юмдаг гаццсан. Яг шинхэн дээрээ. Тэгээд тэр мэрэг чинь бас ингээл байхгүй болох юм уу тэр бас гим хоргүй юм шиг байгаа заяа. Гим хоргүй төвшин дээр. Тэгээ левел нь ахаад яваад авангууд ингээд нөгөө нүүр тулна гэдэг шиг ингээд нүүд дам дүрстэй болоод тэгснээ ингээ юм хум хөдөлгөөд ингээ таалах малах саваад ч юм уу. Тийм л юм армааргүй шүү. Тэгээд тэр нь ингээ дийлдэхэд бүр хэцүү болчдөг. Тэгээд нөгөө тэр нь ч юм уу нэг монгол хэлний ч айгу гой хэлхүүд байдаг шүү дээ зөндөө. Тэр нөгөө яг левелийнхэн дагуул баг ингэж нэршлүүд нь хоногтоод явцдаг. Тэгэхээр амар байгаа шүү тийм. Тэгээд бичсэн байгаа юм их чинь баг хатдаг хартгүйгээс нь хамаарчгүй бүгд ингээд баг ингээд яг юунд таарчих юм бол баг харчаад идэв юм шиг аа. Тэгээ өдөр арай мөрөө бүр хамаагүй болчдөг тий. Тэгэхээр бас хэцүү мөн. За саний юу бол нэр тийм санийхаа тэгээд ингээд нүүр тулцсан гээд тэгээд юу нэг айгаал нөгөө бид нарт ингээл хэлж байгаа байхгүй юу? Тэр ганцаараа юу нь бол ингээ хонч чадхаа болол тэгээл нөгөө найзуудаагаа ингээл нэг ганц хоёр тэр байрандаа сарл болсон хөөрхий. За. Ингээд угаасаа сарынхаа түрээсийг ингээ төлцсөн. Тэгээд тэрнээс цаашаа ингээ байж чадахгүй ингээд тэгээд нөгөө бид нар чинь ингээл ээлжилжээр очиж хондог гэсэн хамт.
Тэгээд өмнө бас ингээл нөгөө өмнөх хонолтууд дээр ингээл манай ингээл нийт тухайд нийлдэг гэсэн ингээл найзууд хонохоор ингээл бүгд яг юм мэдэрсэн заяа. За. Гээ очиж хонсон хүн болгоо ингээд юмтай ингээд ингэсэн бэ тэгсэн бэ гэл. Тэгээ ингээд 0 орохороо ингээд хүн чинь ингээд бие засах ч юм уу усан дурах ч юм хаалга төвчөндөө хаалга нэг бол хаандаа төвчгүй. Гоо. Их 0-т нь л юм уу тий зөвхөн үгүй тэр байранд тэрчихтэй. Ямар хэцүү юм бэ за. Тэгэд ягаад тэгж болдгоо гэхээр нүү оруул буцаа гарч чадахгүй 0 төгч. Тэгээ хаалгаачих юм бол За. тэгээд амар асуудалтай хаалхаа ингээ онгорхоо ингээ бицсэн. Тэгээд тэнд ячаа нэг удаа би очиж хонжсэн байхгүй юу? За. Ячаа би л юм чинь ингээл амар хоббир бол тий. Үнэхээр байт юм уу мэдээж та гэл. За. Тэг бүндэ очиж ханы мөний гэл. Тэгсэн чинь нэрэл юм бэл. Яг гоо ингэж яг тэр охин шиг бас ингэж нүүр тулж хараагүй ч гэсэн ингэж орой ингээ унтж байгаа байхгүй бидний бүндөө ингээд. Тэгсэн чинь ингээд хүний алхаж байгаа ч ингээд хүний ханилж байгаа чимээ яг зүгээр ингээд бид нар дунд нэг хүн яваад байгаа юм шиг л тэгдэг. Тэгээ ингээд нааша алхаж байгаа чимээ гарч ирэн зөө. Тэгээ дуун улам ойртуулъя. Тэгэл тэгээ ячаад ингээд барин ингээд амар халам байсан юм. Парны ээжүүд л унтчихсан байхгүй би. Тэгээ хүнчлээс амар гарцсан ингээд халууцаад гэсэн чинь. Тэгээд өглөөнс ирсэн чинь ингээ манай нэг найз ингээд бид хоёр хамгийн төгөлсрээд. Тэгээд тэр олонгоо за би ингээд төгөлөө найл орлоо шүү гэд би заа гэдгийг суужсэн юм. Тэгээд тэр охин ингээд нойлоос ингээд гарснаа. Гооч намайг дуудсан уу гэд. Гүү гэсэн чинь тийм үү гэл. Тэгээд хоёр дахь тэглээ. Бүр гурав дахь тэглээ. Нэрээр нь дуудаад байсан. Oh my god. За. Тэгсэн чи би зүгээр ингээд яг үгүй бид нар чинь шүнжэнгөө ингээд нэгнийхээ нэрээр дуудаад имээр хончиж байгаа юм чинь. Тэгээ сонсноос урчиж байгаа юм. Ямар юм бэ? За. Тэгээ ингээд би олонгууд ингээд нойрмог царайлсан сүнсээ хүлээгээд суужсан байхгүй юу. Тэгээд байрных нь эзэн бол мэддэг мэдээд түрээслүүлдэг. Тэгээд наа чин гимгүй гайгүй гим харгуул гэсэн. Тэгээ гим харгуул харагтана. Яг гим харгууд ээж штэ ямар л хэцүү байгаа штэ ингээд харж чадахгүй юм чи ингээд сонсож та мэдэрч та за нэр ингээс харцсан штэ яаж яах. Тийм юмыг болохгүй юм хараад байгаа болохоор чи яаж тийм гимгүү гэж хэлж чадах юм бэ тийм үстэй. Тэгээд угаасаа тэгээд тэр дотор чинь ийм environment дээр орчинд ингээд байгаад хаар чи хүн стресст нь чадахгүй угаасаа энийг бараг үнэхээр тэр юу ингээд тавьж явуулсан дээр бэлгүү тэр лам мам бөөмөгөө дуудаад нөө манай нэг тэр дээдлээ өөр шиг тий. Үгүй ер нь ингээд албаар байлгах юм шиг лээ. Тэгээ яг шалтгааны хэлчихээр ингээд яг мэдчихгээд байгаа болохоор тий хэлэхгүй. Ийм шалтгааныг нь бол мэдчихэж байгаа. Тэгээд тэр байрны одоо тийм сүнс байгаа шүү дээ. Ингээ удаан байгаад гарах хэцүү биш юм уу? Өөрт нь нэг тэр сүнсэнд нэг юм. Мэдгүй. Мэдгүй. Дикшнэри асууж байгаа шүү дээ. Сүнснээс нь асууж үзэг болохоос. Гэхдээ ер нь бол байж гинэ гэдэг чинь юмд харагдсан байна л гэсэн үг. Тийм л хаалтай. Тэгээд ер нь бол тайвширч чадахгүй байгаа л гэл хэлрэл шүү дээ. Тийм. Тэгээд тайвшруулад юмыг өгдөг ч юм уу тий. Тэгээ нөгөө хүн нас барахаар ингээд алтан хэрцээ инээдэгтэй. Тэнгүүтээ тим юмд ингэж харагдсан байна, ингэсэн байна. Одоо тим зүйлийн болонгууд ингээд шуулгат нь хамт өгдөг ч юм уу тий. Нэг бол ингээ ардаас нь ингээ шатааж явуулдаг ч юм уу. Тэгээ хүнд харагдах юм бол ардаас нь явуулдаг л. Харин тийм ээ. Одоо манай найзын одоо энд байгаа нэг найзын хөрхи нөгөө эцгийнхээ нэг ингээд нас ороод тэгээд угаасаа ингээд хүүхдтэй хайртай байгаа шүү дээ угаасаа.
Тэгээд би харин хэлчихсэн юм аа. Болгоомжтойгоорой. Айгу болгоомжтой байхгүй болохгүй шүү. Ер нь хайртай хүндээ ер нь бол ингээд зүгдээд идэв штэ нөгөө яагаад 49 хоногт. Тэгээд 49 хоногт ер нь жоохон айтайхан ингээд жолоон болоо барьж явахтаа ч гэсэн ер нь болгоомжтой сэрэмжтэйгоорой. Тэгээд яг тэрэд чинь яг үндэ ингээд жиг ингэж хөнөөе гэж тэгэхгүй байгаа штэ. Зүгээр л хорогдоод байгаа болохоор. Тэгээд харин би тэрийг нь жоохон санууллаад тэгж нэг хэлчихсэн. Энэ 49 хоногтой болон угаасаа ингээд дундын ертөнцид байдаг 7-7 хоногтойгоо ингэж өөр ингээд одоо шат дамжлагыг давдаг гэж байгаа. Тэгээд 49 хоног дуусангууд хүн дараа төрлөө олцсон байна гэж ер нь бол үздэм билээ. Тэр хооронд болонгууд одоо юм харагдах. TV үзэл. Тэрнээс хойш нөгөө төрлөө олж чадаагүй бол тэгээл нөгөө сүнс олол нэм болол үлдчихэж байгаа. Тийм. Юу яжсэн нөгөө миний хуучин ажиллаж байсан газар болонгууд бас нэлийн том ингээд хэрэг зэрэгтэй цолтой нэг хүн манай компани зөвлөх багшаар ажилладаг гэсэн. 7 хоногтой ингээд нэг удаа ирж бидэртэн хичээл ордог. Тэгээ нэг удаа ингээд иржсэн чинь бас нэг тиймэрхүү юмны талаар ярьж таарсан юм аа. Тэгээд хамаатных нь нэг хүн билүү дээ. Нөхрийнх нь одоо дүүн жилүү хин жилийн юмсан нөхөртэй холбоотой хүн заяа. Нөхөрлийн. Тэгсэн чинь одоо тэр ярьж байгаа эрэгтэй хүнийх нь ээж нь нас ороод ээж нь биш нөгөө тэр дүүн баг дүүн илүү нас орсон гэж байгаа заяа. 30 эдтэй жилүү 40 жилүү. Ямар ч нэг залуухан да. Тэгсэн чинь хүмүүс сүнс нь ингээд амгалан ингээд болж явж чадахгүй ингээд хорогдсон байна гээд. Тэгэл хаан. Тэгээд яг юунд хорогдсон байна, яасан байна гэсэн чинь нэг долонгууд нөгөө амьдралтаа ингээд амьдрахтаа тийм амжилттай амьдрах чадаагүй юм билээ. Тэгсэн чинь ингээд би ээжигээ нэг удаа хүн ёсоор ингээд хотлох юмсан гэж эвгүй хэрдэг гэсэн гээд. Тэгээд ээж нь ингээд минь ирүүл саруул байгаа штэ. Тэгээ ээжд нь ингээд нөгөө хүн ёсоор хувцлан гэхэр чи нөгөө яг Монгол ёсоор нөгөө малгай, дээл, бүс, готл мэтл бүх юмнууд байгаа штэ. Тэрийг ингэж авч өгсөн гэж аан заяа. Тэгээ хоёр дахь хүсэл нь юу байсан бэ гэсэн чинь өөрөө үүтээ тэгээ эхнэрээсээ салцсан. Тэгээд юу нь бол хүн өөрийг нь үздэггүй юм билээ л дээ. Дургу тэгсэн чинь яг аав гэдгээрээ хүлийн зөвшөөрөгдөхийг хүссэн гээд. Тэгээд нэг хүүтэй нь очиж ярилцсан гэж байгаа байхгүй юу? Аав чи нэг нэм хүн байдээ шүү, ингэдэй шүү гэд юу н тайлбарлаж өгөө тэгсэн гээд. Тэгээд тэр хоёр зүйлийг хийснийхэн дараа ингэж юу нь бол сүнс нь ингээд амарчин ч гэхин жаашаа. Юу нь бол нөгөө тавьшраад ийд явсан гэдэм билээ. Бас нөгөө тиймэрхүү юмнуудыг бас амар нэрийн ингээ олж мэдэхгүй бол бас хэцүү. Тийм шүү дээ. Яг ингээд өөрийнхөө хүслийг яг мэдхэд бас хэцүү илүү дээ тийм үстэй. Яг ингээ хэлэхгүй ингээд нас орчгаар чинь тий. Тий. Яг яаж би пазл яаж байгаа юм шиг нэг тоглоом яаж байгаа юм шиг. За тэгээд одоо ингээ 10 жил мэл ярьчихж байгаа шүү дээ хоёлаа ер нь. Тэгээд их сургуулийн үеэр чинь ер нь юу байсан бэ? Юу болж ирсэн юм? Манай сургуульчин бүр сүнстэй тэр амар алтартай. Ингээл ер нь нэгдүгээр курст орохоос эхлээл юм сонсно. За сүнсний төвх ярихаас яг бодит болсон нэг хэрэг ирж өгье. За тэр нь юу вэ гэсэн чи би бас тэрийг сонсч ийсэн. Ингээд манай сургууль ингээд орохороо ингээд ер нь 2 цагаараа ингээд шаттай. Ер нь их сургуулиуд бол тийм баха. Тийм. Тэгээд тэгсэн чинь нэг тухайн үед болонгууд нэг хэдэн жилийн өмнө болж байгаа шүү дээ. Дээдлийн курсын ингээ орой ингээ дэлгүүр гаргасан гинэ. Тэгээ шатны ингээ голд нэг хүн ингээ зогсоод тэг хүн зөрөх гээд чинь хөдлөөгүй. Тэг хажуугаар ингээл зөрүүл ямар сонин юм бэ гэл. Тэгэл буцаж ингээл дээшээ гарсан чинь нөгөө хүн зогсож ирсэн хിവэрэл хийсэн гэсэн. Тэгээд гэсэн чи пас ингээ холдохгүй зөө. Тэгээд
нөгөө дээдлэгийн курсынхаа хүн дэмий өгсөн чи дахиад дэлгүүр гарч идэр гээд. Ямар Тийм ядраа бүр уур хурж байгаа шүү Тийм. дээ. Харин ямар лайтай юм бэ гэл тэг өөдөөс нэм хэлж чадахгүй. Тэгээд дахиад доошоо ингээл буусан чинь нөгөөх нь бас зогтчихсэн гинэ. За. Тэгээд чи ямар лайтай юм бэ холтоод өгөөч гэд тэгсэн чи ингээд би ингээд савлаад өөрийгөө бамилсан бас. Тэний дээрээс. Тэгээ ч нөгөөх нь анзаараагүй. Яасан дээш хардгүй юм биш. Би бол нэг ингэ зурж явахдаа ингэсэн бол шүү дээ мөдөлсөн бол би шууд эргэж хараад хүү ингэж ингэж дээш юм биш харахад л ийсэн бол даанч тэгээд анзаараагүй юм юм л та. Ямар гэтээ жоохон харамсалтай юм тий. Сургууль дээрээ. За. За тэний бод болсон хэрэг. Тэгээд нөгөө сүнсний түүхүүд гэсэн чинь нэгдүгээр курст ороод нөгөө дөрөвдүгээр курсынхаас л ингэ сонссон. Ангийнхаа нэг охинтой ингэ ороод тэр охин болонгууд ер нь бол дундаасаа ер нь сургуулаа болцсоохгүй юу. Тэгээ ер нь бол бит хоёр сонсцсон л байсан. Тэгээ банаа ингэ давхрын яг тэр багшиг нэг багш шиг хэлж байгаа. Ангийн тэр хавцаа нэг жоохон хөвгт эргэлтэд идэх гээд. Би ямар учиртай яг яагаад юм мэдгүй гэтээ ер нь бол тэгдээг нэгдүгээр курсээс асууд бассан юм аа. Тэгээд тэр чинь мартагдсан. Тэгээд дөрөвдүгээр курстээ ороод ангитаа ингээл байжсэн чинь манай анги охин тэр зүрийн ирж агаад би нэрээ нэгдүгээр курстэй байхдаа тэр охин гээд ер нь хичээл хажуугаар айгүйх ажил хийдэг. Тэгээд тухайн үед хүргэлтээ ажил хийдэг гэсэн. Тэгээ хийж агаад орой ингээ англи руу орж нөх хичээл ямиг авах гээд дэшээ гарсан чинь нэг жоох хөөхтгүйгээд манай англи руу ороод оцсон гинэ. За. Тэгэхээр хүү хинийхэн дүү юм болоо гэл англи руу орсон чи манай анги тэмч байгаа. За. Тэгээ нөгөө түүхийг мэдэхгүй байгаа шүү дээ. Дүрийнхнийг ирсэн түүхийг. Тэгээд би ингээд хэлсэн чинь ингээд тэр хоёр нь ингээд огтлцлоо. За. Нэг тийм юм жисэн. Ас нэл зөө. За. Юу гэсэн чинь ингээд тэр нь зөвхөн орой ингээд 0 орох юм бол ингээд 0 ороод усаа татлаа. Гараа явангууд артаас нь дахиад усан татагддаг. Харин ус. Тэгээд 0-д ингээ хар дүрссэн гэд харсан хүүхдүүд оюутнууд бүр амар их байдаг. Ním хар өндөр дүрссэн юу? Цагт юм өндөр юм. За. Тэгээ манай анги хүүхдүүд ч гэсэн ингээ хардаг гэсэн. Тэгээ дөрөвдүгээр курсынхаасаа бас сонсч ирсэн юм гэсэн чинь нөгөө одоо коридорын яг эцэст нь болонгууд ус авдаг гаага цэврус. Тэгээд манай дөрвийнхэн болонгууд нөгөө хичээлээ гэдэг оройтод байж хаад усандаа ус авах гээд тэгээд тийшээ яг очих гээд явж исэн чинь тэр болонд нэг цэнхэр хүүхэн байжсэн. Юу цэнхэр? Буцаа англи руу гарсан гэсэн дээ. Нүцгэн цэнхэр харцар устэй. Яа нүцгэн юу яриад байгаа юм бэ? Битггүй тэгээд нэг юм сонсон чинь баймлагтаж өгсөн үний сүнс ингэж цэнхэр байдаг гээд. Тэгээд ядаж байгаа одоо баймлагцсан хүмүүс ямар бол юм бэ танаад ч ядаж байгаа. Яа. Тэгээд тэр чинь ингэж бас 2 илүү нэгдүгээр курстэй дээдлийнхаа бас өөр ингийн хүнээ сонсоод яасан юм харж гин үү гэдэхгүй юу. За. Тэгвгүй гэсэн чинь ер нь юм харагддаг та. Ингээд оройтод хичээлээ хийж мэж явах үед бол тэгэл ер нь бол баталгаатай шүү дээ. Тэгээд ер нь хитрхи оройтод ахаар жоохон эвгүй байгаад идэв ингээд. Яасан муухай баталгаа вэ хөөе. 100% авах баталгаа авъя юу яриад байгаа юм бэ? Юм сүнс солиорцсон юу. Ер нь юу яриад байгаа юм бэ? Тэгээ ингээд манай ингээд сургуулийн жижүүр ингээд оройтуулах дургу зөө. Бүр тэрснээ бидрийг хөөгд идэг гэсэн. Хармаар гэлөө. Гүү зүгээр хар. Тэ.
Би дахиж хүн хөхийг хармааргүй шүү. Ямар юм бэ? Тийм тэгэл хөөхтөл явдаг гэсэн. Хараад Тэг би ч бас тийм амар бол оройтдаг байсан юм аа. Хөөхтэй бол биш зүгээр биних чи ингэж хөөхөө яг би өөртөө цагийн лимит тавиал айгүй явчихдаг гэсэн болохоор тэгэл тэр хитээс амар сонсно. Бас манай ингээ охин бас нөгөө хамаатныхаа үнд ч илүү таньдаг хүнээсээ илүү нэг сонсон түүхээ ирж өгөөд тэгээд тэр түүх дээр нь олонгууд ингээд өдөө ингээд аяллаар явж исэн гинэ. Тэгээ нөгөө яг машина барьж байгаа л оройт бол тэгэл хээр талд ингээд ганцаарх ингээд тэр машины байгаа хэдхэн хүмүүс шүү дээ. Майхангаа бариад за хончигээд. Тэгээ нөгөө үүрээр байдаг шүү дээ 3 4 цагийн үеэр. Тэгсэн чинь ингээд хүн арилах чимээ гараад исэн гээд хээр тал тэтрээс өөр хүн байхгүй хахад хээр талж байгаа юм шиг. За. Тэгээд юу юм болоо гэд майханасаа гараад тэгсэн чинь яг ингээд талын голцсон юу. Нэг дээлтэй нэг хүн дээшээ харцсан ам нь ингээ онгоцсон. Тэг ингээ орилоо бичсэн. Энэ хээр талын юм. Хээр талын сүнснүүд бол бүр амар адванс байгаа байхгүй бүр ингээд яаж ялах юм мэдээж мэдсэн тийм ер нь ингээд ер нь юу хийх юм мэдээд байгаа. Тийм бүр ингээд дараагийн төвшөд төрчихсөн. Тийм бүр юу ярьж байгаа гэдэг шиг нэр. Нөгөө босс гэдэг шиг. Чи ярьж илүү өөр найз ярьж илүү би яг санахгүй байна. Яг нэг хээр талд явж байсан чинь нэг нь машин дотор хоноод нэг нь гэр дотор майхан дотор хоноод тэгсэн чинь тэр машин дотор хонж исэн нэг залуу нь ингээд гадаа нэг хэрүүлж байгаа нэг 2 3 хүнийг хэрүүлээл нэг зогсоод исэн гээд тэгээ нүд чинь угаасаа санаа тэгээ ямар ч гэсэн ингээд угаасаа хинч байхгүй байгаад байгаа шүү дээ тэр хэдээс өөр хээр тал юм чинь тэгээ нөгөөт хүн бүр ингээд сонирмолчоод тэг нөгөө майхаар угаад яг ингээд яаж хэлхийн тэг гармааргүй байгаад байдаг гарч чадахгүй яаж чадахгүй тэгээд ингээд нөгөөтгийн нэг сонсороод нар юу гэгээ гартал тэг чирлэлсэн гэж байгаа байхгүй юу мэдхгүй тэгээд би өөр ингээд тийш хорогдлоо гэхэд ямар аим хорогддээ би юу шинжүүгөө хэрүүлээ яг тийм хорогдсон юмныхаа дагуу ингэж нэг тамийн тойрог шиг ингээл хэрэгэлтээл байгаад тийм үлээ. Нөгөө саяхан бас нэг юм сонсоод бас нэг түүх мөх сонсч байсан чинь нэг удхан хүн хэлсэн юм бэлээ л дээ. Нэг охиныг хараад ингээд чиний ингээд энерги чинь ингээд амар сайн байна, амар хүчтэй энергитэй байна гэд. За. Тэр хүмүүстэр өө ямар гоё гэж бодсон шүү дээ. Тийм. Тэгэл юм харахгүй ойртохгүй гэсэн чинь үе тэг туцмаа улан том юм наалтах эрстэй дээ шүү болгоомжтой гэд жижиг юмнууд нь ойртож чадахгүй хахаар том нь хүү эн чинь юу илээ гэд дод очдөг гэд миний нэрийг харж байгаа хүн байл комент хийжээ. Нэг их юм байхгүй байгаа гэж найдаж чинь юм хараагүй юм бол тэгээ би одоо ингээ хараагүй ч хэлэх тусам ингээ харах магадлал өндөр болчиход ийж жоо хаяагаад идэв. Тэгээд үгүй л үү. Харин үгүй л үү амны бэлгээс юу гэдэг шиг нэг ёо би хармааргүй юм. Би үнэнгээл хэлээ хармааргүй. Тэгээд захиалган өгөөд. Тийм захиалган. Тэгээд нэг бас нэг ярьж ирсэн маа нэг миний нэг мэддэг нэг найз бас ярьж ирсэн. Сэлэн рүү л нэг хаашаа идэл нэг цаашаа явж ирсэн баггүй. Тэгээд яг гэж явсан бэ гэсэн чинь нэг хатлан матлан ээл юм шиг байгаа. Эсвэл нэг хатлангаас нэг жоохон намраас өмнө нэг тийм хашаа машаал янзлах заяа. За тэгээд тийшээгээ очиод нэг найзтайгаа очсон гинэ. Тэгээд найзтайгаа очиод тэгээд ингээд яасан чинь тэр нэг модон байшин л ийсэн юм шиг байна заяа. Тэгээд модон байшинд хоёулах найсан гэд. Хоёулах найж агаад тэгээд нөгөө тэрэндээ ингээд хоноод ингээл яжаар тоонж манаад л чинь 7 хоног илүү нэг хэсэг угаасаа хоног байсан. Тэгсэн чинь эхний хоног дээр нь ингээд найз нь унтаж чадахгүй.
Тэг ингээ сэрээгээдсэн гинэ нөгөө маа тэрийг. Тэг ингээ яасан бэ гэдгсэн чинь. Үгүй чи энийг сонсохгүй нөө гадаа нэг юм төчгнээд юм да гэд. Тэгсэн чинь би гуцаад байгаа юм би буцаад унтгийг бүгдийг загнаж байгаа байхгүй. Шүний 1 2 мөн ч юм тэр авцал. Тэгээ маргааш үгсээ өглөө эрт сэрэх болохоор цаад чи уурлаа тэгээд. Тэгээ нөгөө найз нэг юм байна та гэжэл үгэлжил унтцсан юм шиг байна зөө. За тэг 2 дахь өдөр нь боллоо зөө. 2 дахь өдөр чинь ээл нөгөө гадаа юм аа хийгээл тий буцаж ороод тэгээд нэг орой нэг хоол мол идчихээд л. Тэгээ нэг ядч чаа нөгөө орой нэг гадуур тэр нэг сумныхан тэр хавцаа нөгөө нэг бас шоудж муудад архитж мэрхтэд явдаг гэсэн тэр хоёр чинь зөө. Тэгээ архитж мэрхчаа тэгээ нэг орж иж байгаа зөө. Нөгөө байшинда. Тэгээ байшинда орж ичээ тэгээ унтаад идсэн чинь өөрт нь нэг сонсогдсон нэг төчгөнж байгаа юм нэг гадаа гэхдээ зөө дотор. Тингийг хаана юу төчгнээ таам бол гэсэн чинь ханы цаанлын юм төчгнээ тэн зөө. Тэг ингээд цадсан гайхснаа. Надад гадаа хүн согтуу ингээд юм төчнөдөл таамах. Тэгээд тэр нөгөөдхөө ингэсэн чинь нөгөөдх нь унтцсан зэрэг таг тасарч. Тэгээд ингээд яа заад цагийг хоёулаа ингээд бэж байгаад тэг ингээд юм төчгнээд байгааг чи сонсож байгаа зөө. Намайг сэрэх гэсэн чи би ингээд тасарсан байвал яах вэ? Тасарсан байвал би чамаа унтуулнаа. Би өөрөө зовё. Ганц нэг үндэл зовсон тэр хоёулаа зовж байсан. Ялээ. Тэгээд за 3 дахь өдөр нь бодлоо. Тэгээд ингээд нөгөө юмаа игээд нөгөө хашаа машаа анзлаад тэгэл нэг дотор мотор юу идэв те юмнуудын янзлаа. Тэгээд унтваа нөгөө яш чинь. Тэг унтаал ячсан чинь ханыг нүдэд байна зөө. Нүдэд эхэлсэн зөө. Так. Юм төчгнөлж байгаа шиг ингээд ханыг нүдэд эхэлсэн зөө. Тэгээ нот энэ ил биш ээ. Гэт гараас яагаад нөгөө чинь хайцж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд юу лээ гэж бодож ирсэн үү. За гэд буцаж унтах гал хичээж байгаа ш тэгээд бас бисгээд нэг ханнууд л ингээд нүдэгдээд байгаа юм шиг л байна. Тэгээд тэр хоёр чинь унтах гэж бөө юм болсон зөө. Тэг үүр мөрийн үеэр л нэг нүд гайг болсон юм яасан. Тэг нөгөө нэг унтаал босч ирэл нэг унтаал босч ирээ тэг хэцээсэн. Тэг маргааш өглөө ингээд за хоёлоо жоохон унтчаа гэд тэг унтаад өгсөн. Тэгсэн чинь за нэг дараагийн юм шүн зөө. Дараагийн шүн. Цоох балбаад ихтэл. Би арай. Тэгээд нөгөөд манай найз яагаад бэлээ хайрлаа явлаа. Ухааны юм болоо зөв өглөө явлаа гэд. Тэгээ нөгөө нэг найз нь болохоор юмаа дуусгах хэвээр. Тэгээд тэрний л хамаатны л юм юуны л юм шиг байгаа зөө. Тэгээд мань хүн бол яг ингээд хамааралгүй зөө. Яг угсаа цалин авч байгаа ихтэй ингээд бүр цац бэлээ. Угсаа зайлчигээд. Тэгээд яц чаа нөгөө нэг хамаатныхны бодлого тэрний үед дуусгах хэвээр нөгөөд чи говьж муугаа тий хамтл шайл та яцад идэм гэдгс чи үгүй өөр хүн дууд өстө шаахгүй мэн өстө юу яриад байгаа юм бэ энийг цоох балбуулаад би тэгээд яаж унтчихдаг юм гээд тэр хоёр угаасаа хайж үтсэн гэж байгаа заяа тэр нэг оройн бүр үнэхээр зориглоод тэгсэн чи хинж байхгүй угаасаа зөв нөгөө нэг тийм төөхөд байдаг шиг л угаасаа хинж байхгүй тэгээ угаасаа за бэлээ зээлээ гээд тэгээ цад чи ингээ хот руу явсан гэж тэгсэн чинь дараа нөгөө нэг найзаас асуусан гинэ нөгөө нэг ингээд хэд оны дараа тэгсэн чинь нөгөөдхөн бүр ингээд ямар ч хиймэргүй зү бүр ингээд хөөх юмтай ингээд зударт бүр ятарсан. Тэг ингэснэ. Тэгээд чамаагийн хосны дараа би ганцаараа хонсон шүү дээ. Хүн байхгүй за хамт хонч хүн байхгүй. Зөв гуугаад болтгоо тэгсэн чинь хинж байхгүй. Тэгсэн чинь ингээд цонхны цан хар юм байгаад ингээ хараад байгаа гэсэн ингээд тэр шөнө. Тэг ингээ гар мар ингэсэн заяо. Гарыг харж болоод байгаа заяо. Би өмнө хэлсэн тийм ингээд хийдэг гээ. Тий. Тэгээ би бүр ингээд тэг нөгөө найз нь яана мана гэд. Тэг яанаж явах вэ? Тэгээд угсаа явсан болчихлоо гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд яг тэ дараагийн юу угаасаа шүн угаасаа хонцдохгүй гэдгийг яваад өгсөн гэд. Тэгээд ингээд мөр байгаадсан гэж байгаа байхгүй тэр юм. Тэрээд шорон дээр.
Манай их сургууль идэрч юм хүн болж ирсэн үү? Би их сургуультай нэг л семестр байсан шүү дээ. Би нөгөө Монголд иж байхдаа мост байдаг гэсэн. Тэгээ мост Яг мэдэрч амжихаас өмнө болцсон. Болцсон шүү дээ. Тэгээ би мост нэг л семестр байсан. Би тэгэл дундаас нь хаяал. Тэгэл одоо энд байна гэж. Тэр хүртэл ч юм уусаа нөгөө хайсныхан дараа тэгээд амьдарч исэн. Тэгээд амьдарч байгаа хугацаанд тэр угаасаа бөөмөө тэр лам болж исэн. Бусдаар өөр нэг сүртэй болж байгаагүй азар. Нөгөө их сургуультай хаад нөгөө бид нар нөгөө хүүхдүүд чинь ингээд дадлагаар явдсан шүү дээ. Нэг илүү 3 дахь курс дээр баг бүх мэрэгчлийн л дадлагаар явдаг. Тэгээд нэг жилийн дадлагаар явж таарваа. Тэгээд манай ингээд их сургууль нөгөө хувийн цуслантай нэг том газартай. Тэгээд нэг 2 давхар ингээд байшингуудтай байдیں۔ Тэгээд нэг байшинд нэг анги ерөөхдөө орж таарад тэгээд яг нөгөө ээлж ирээ ингэж явдаг. Тэгээ хуу хадаадлага хийгээд чинь анханасаа яг тийм яриа байдаг сахгүй. Тэр байшингуудын нэг байшин юмтай гээд. За. Тэгээд нөгөө байшингуудаас ямар онцлогтой вэ гэсэн чинь түтвэр нь болдгоо ингэж аюу гацдаг. Гэтгсэн тэгээд тийм хамгийн захад байрлалдаг ч илүү гэл. Тэгэл бид нар чинь нөгөө сургуулийн автобуснаас буугаал. За ингээд энэ таны ингэ байшин ороорой гэл. Тэгээд түлхүүр өглөө тэгээд онгойлох гэсэн чи гацаа эхлэвэ. Зүгээр намаа байшин гацчихлаа. Тэгээ бид нар чинь ингээд энд чинь 7 молон хурдтай чи гэл бүр халах өршил мөшгөлж байгаа бол тэгэл гацааг гаргаад нэг жонголдог. Тэгээд эхэндээ хин ч ингэ таахгүй байгаа ерөөхдөө мэдхгүй анзаарахгүй нэг л хэлэхгүй тий нөгөө дадлагаарай гэж бодож байгаа. Тэгсэн чинь ер нь ингээл нэг нэгээрээ илтлээл хартаараад эхэллээ шүү. За. Нэг толгой зүудлээд, яс зүудлээд, нэг тийм юм зүудлээд ингээд орой болохоор ингээд авцгаа. Тэгээд нэг өдөр нь олонгууд яг миний нөгөө хавчил хөдлөөд тэг би ингээ байшин руугаа буцаж яваад байшин дотроо ер нь бол унтж байгаа гэсэн байхгүй ганцаархнаа. Тэг намайг гадна талаас нь ингээ төгчсөн 2 давхар байшин. 2 давхарт нь би гатлаас яаж яах тийм юм хэцүү байсан. Тэгээ би чинь гарч болохгүй угаасаа орцолцоо л та. Тэг ингээд унтаал тэгээд өдрийн ингээ цайны цагаар угаасаа тэднэр ирнэ. Тэгээ бичсэн чинь ингээ хаалга тэгж байгаа юм чинь бөөн сүр бараа чимээ олчиж ингэж онгоо штэ. Тэгсэн чи ямар ч тийм чимээ гараг өнгөлөө хүний хөхний чимээ гараг. Дотор юм уу гадна юм уу? Жага. Тэр нэг давхар. За. Тэгээд би ингэснээ хараад ирсэн бах та гэж бодвол. Тэгээд дээрэс нь би юм уувал нэг бэжсэн. Тийм идруугаал тэгээд харслын муугаар ч нойр амир хүрдэг те. Тэгэл нойроо харамлж байгаа цаг. Нэг доо мэд дуурайх чинь. За тэтгэрийн нэг юм байлгүй дээ гэж бодвол тэг унтчих байгаа байхгүй юу? Тэгсэн чи хинч тийшээ гарч ирээгүй. Түүхт байхгүй. Тэгээд бид нэр баг 2 цагийн дараа ингэж нэг хаалхаа сүр пар хийгээл онгоолохоо тэгээ би ингэ асуугаад хиний юм чи ингэж орж ирсэн үсчихгүй юу яриад байгаа ингээд. Тэгээд нэг тийм юм болж исэн. Тэгээд ер нь ингээд энэ жижиг сажиг юмнууд ингээл нэг нэгээрээ ингэж бас мэдрээл. Тэгээ яг маргааш нь яг явахын яг өмнөх өдөр ингээ орой бид нар ингээд ер нь манай анги чинь ихэнх нь тэр чигээрээ баг огтуд. Ингээд бид нар ингээ бөөндөө ингээд унтах гад ингээд хороо нэглүүлээд огтудаараа тэгээд юм ярьж хаад амшиг юм ирсэн орой. Тэгсэн чинь тог гинэд ингээ байхгүй болсон. Тэгээ ингээ бид нар ингээ бөөндөө ингээ амар ингээ сонин царайлаад ингээ паниктаад за ер нь унтсгаах уу гэдэг хин ч ер нь босч явж өөр орон дээр унтах нь ингээ хүсэлгүй заяг айцсан. Тэг баг хин цагтаа унтах уу гэдэг дээр баг хэрүүлж чадах гэдэг юм чинь. Тэгээ ингээ маргааш өглөө нэг сэрээд ингээ сонссон чинь ингээ
манай ангийн нэг охин заяа. Энд чинь 2 3 орн ингэ нийлүүлсэн байгаа юм чинь ингээд ер нь нэлээд урт том болсон байгаа ш. Тэсэн чи орны булан дээр нэг хүн ингэ зогсож исэн гэд орой сэрээ харсан чи. Тэгээд намайг олонгууд юус ахгүй чи байсан уу гэж асуусан юм. Яг л өглөөс ирсэн чи би нэг өөр орон газар. Би нэг шөнө ингээ би дундуур нь мөлхөөд нөгөө олон тон ингээ жигцэлцэж унтчих чадахгүй нөгөө хоёрын орон зайг ингээ хайгаад ингээ газар яваад өгсөн байхгүй. Тэгээ асуугаад гэсэн чи ингээ нэг юм ингээ яг орон дээр ингээ зогсоод ингээ цагаарсан юм би юу. Нөгөө нэг би бас ингээ хүмүүсийн тэгж хэлж чаад заримдаа итгэдэг заримдаа итгэхгүй чи янз бүр штеп. Тэгээд нэг удаа тэгжсэн юм аа. Би ингээд зугаалгаар явжсэн аахгүй нэг өдөр нь л зугаалгаа. Тэгээд яг энд тэгээ эндхийн ер нь зам л айгүй тийм харахуй замнаар айгүй юм харагддсан юм шиг байна заяа. Эсвэл юмтай идэм шиг байна. Тэгээ яасан бэ гэсэн чинь тэгээд машин тавьж авахгүй битэд тэр ингээд бид хийдэж явах хоёлаа л тэгсэн чинь ингээд тэг ингээд харахуй замаар нь явж исэн чинь жоохон ой шиг хэсэг тий. Уус энд айгүй хөөтэй. Тэгээд ингээд ой хэсгээс яг ингээд дундуур нь явж байгаа замаар ингээд явж исэн чинь бид хэд ингээд ганцаархнаа бас байгаагүй заяа. Тэр зам дээр ер нь бол ганц хоёр ингээд бас өөр машин байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр үед явж байхад бол жоохон харанхуйсэн юм уусаа үүдээс маш ирэхгүйсэн. Тэгсэн чинь яг ингээд явж исэн чинь цад яг ингээд жолоодж байгаа маань ингэснээ сая урдуур машин ингээд зөрчлөө чи яг харсан уу. Тэгээд бит бой зүгээр ингээд жоок ирээ суужсэн зав. Юу ч болоогүй юм шиг. Дуу муу нөгөө амар чанга тий. Ингээл та амар тэний юм яриад. Тэгэл ингээл амар фан байгаал суужсэн чинь гинт ингэснээ сонирн болсноо. Яг урдуур нэг машин ингээд тэр чинь ингээд шулуун зам байгаа штеп. Тэгэхгүй ингэж хөндлөн ингэж явж байгаа байхгүй юу. Тэнгүүд цаад чи ингээд чи яг харснаа сая гээд тэгсэн чинь юу солиороод байгаа юм бэ гэд. Тэгээд чи зав шаагаад худлаа намайг л ингэх гээ тий. Худлаа шаагаад тэгсэн чинь үгүй нэр ингэсэн би сая ийшээ харсан чи намайг хараагүй юу. Би яг энэ хөндлөн бас дахиад зам байгаа юм бахтаа гэж шалгаарсан чи юу ч байхгүй наа чи ой байгаад тэгээд. Тэгээд цаад чи ингэснэ. Үгүй би нэр ингэсэн худлаа яриаггүй би өстө нэр нэг англиар ирдэ штэ нэг I swear to my mother гэдэг шиг тий би бүр ээжийнхаа нэрээр та андгаалаа гэд. Тэгж би бүр ингэсэн заяа. Ингээд айгаагүй л дээ. Гэтэ зүгээр ингээд яг итгэхгүй байлаа. Тэгээ би ингэснэ. Гэхдээ тэгж өнгөрсөн юм билүү дээ. Тэгэл одоо ядж байгаад өөрөө бас нэг тийм амар сүнс нэг тийм наад шиг тийм харж байгаагүй. Гэтэ ингээд зарим 2 3 удаа л нэг болж исэн юм шиг байна. Тэгээд ингээд сая ингээд болцсон чинь за чамд ингээд нэг түүх нэмэгдчихэж байгаа юм шиг. Ярих нэг түүх. Гэтэ би бол баталж чадахгүй. Тэр хүн болоорсон би хараагүй. Тийм. Сонирхолтой бас. Тэгээд энэ тийм газар угаасаа амар сүнс ихтэй. Яагаад вэ гэсэн чинь колоны юу байсан шүү дээ. Колонтлсан шүү дээ. Нөгөө энэ их юм уугуул хүмүүсийн. Тэгээ нөгөө айгүй их маск хийл нөгөө нэг айгүй олон хүмүүсийг алж исэн, тэгжсэн. Ямар ч оршуулга байхгүй. Зүгээр ингээ хайцсан. Зарим ингээ биенүүдийн цогтнуудын энэ тэнд хайцсан нэг тиймэрхүү газрууд амар олон болохоор айгүй сүнс айгүй ихтэй тийм шиг байгаа. Тийм фан юмнууд бас гарч ирэх л ах гэдэг над дээр битээ гарч ирээсэй. Сая ярьж байгаа миний бүр гар ингэ боо цахнаад ах юм. Харшил хөдлөд байгаа юм шиг. Тэг чи юу ингэж нэм сонсч ийсэн үү? Нөө сүнсний түүх ярихад тухайн сүнс нь хажууд нь нэрээ сонсч идэг гэ. Өөрөө л намайг битээ айлгаад байгаа ч. Миний хажууд байхгүй ах гэж найдаж байна. Тэгээ сонсч байсан бол уучлаарай. Тэгээд аль болох хүндэтгэлээ л ярих хичээж байна. Хамт ингээд хамгийн амар наалтчихсэн зүйл юу вэ? Наалтчихсэн юм. Нэг 2 жилийн өмнө нэг юм байдаг байсан юм аа. Үгүй 2 жилийн өмнө биш. Бараг 3 жилийн өмнө хэдүүлээ хамт байдаг байхад хамт хангаут хийдэг байхад тэнийх ингээд нэг харин байгаад идэг байсан байхгүй юу? Яг ингээд